1 2. За өдрийн мэнд итгэлийн ахын дүүс нар минь ээ. Бүгд хамтдаа өнөөдрийнхөө эзнийхээ үгээс сүнснийхээ хоолыг иддэг цагаа эхлүүлцгээе. Тэгээ бүгд хамтдаа залбираад эхэлцгээе. За хамт залбирая. Эзэн минь энэ цагийн төлөө бид талархаж байна. Эзэн та бол сүнсээр оршигч, бид ч гэсэн эзэн минь таны ариун сүнсээр дамжуулан эзэн Тэнгэрлэг тэр гайхалтай мөнхийн хувь тавиланд таны бэлгээр дамжуулан нэгүслэр хайраар дамжуулан бид орсон билээ, иргэн болсон билээ эзэн Тэнгэрлэг улсын. Тиймээс энэ цаг мөчид эзэн минь аав таныхаа дуу хоолойг сонсож ариун сүнс таны дуу хоолойг сонсож эзэн оюун бодлоо таны оюун бодолтой адилтхан болгох энэхүү цаг дээр та хамт байж биднийг та чиглүүлээч. Тэгээ оюун бодлыг минь та сайн хөрс байлгаж өгөөч. Тэгээ энэ цагийг танд даатхан Есүс Христийн нэрээр залбирч байна. Амен. За бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө үгийг гаргацгаая. Матай 7 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл байгаа. За би уншия. За ганцхан ишлэл байгаа. За уншлаа. Матай 7 дугаар бүлэг 6 дугаар ишлэл. Ариун юмыг нохтод бүү өг. Өөрсдийн сувдыг гахаан өмнө бүү хай. Тэд түүнийг хөл дороо гიშгчээд эргэж та нарыг хэсэглэн дасчихвээ. Амен. За бүгдээрээ энийг өнөөдрийнхөө хэсгийг орохдоо энэ маань яг өмнөх хэсэг, уг нь баг өмнөх хэсэгтэй өчигдрийн бидний үздсэн хэсэгтэй зарим Библийн зарим орчуулгууд дээр бол яг нэг сэдв дотор явж байгаа байхгүй. Гэхдээ манай ер нь ихэнх орчуулга дээр тусдаа ингэж явж байгаа бол бас тийм хувилбарууд байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр яг нэг зүйл, нэг агаар угаасаа энэ ч нөгөө нэг суурин дээр залбирж байгаа залбир номлол шүү дээ, тий. Уулан дээр Есүс Христийн уулан дээр сургаалын дундуур явж байгаа учраас дандаа уялдаа холбоотойгоор бодохыг бүгдээрээ хичээх юм шүү. За тэгэхээр хараа ингэж байгаа. Өчигдрийн бүгдээр үздсэн зүйлээсээ өнөөдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр шүүх талаар, бусдыг шүүх талаар өчигдөр үздсэн. Өнөөдрийн үздсэн хэсэг маань бас яг адилхан байна. Юу вэ гэхээр өчигдөр бид нэр үздсэн шүү дээ. Та санаж байгаа бол яллаж буруутгах төрлийн тэр шүүлт бол зөвхөн эзэн бурханд байна. Харин хүн биднэрт ялгаж салгах. За одоо ялгаж салгах гэдэг л үгийг Монгол орчуулганда их зүг байгаад байгаа юм л да. Тэгэхээр ялгаж салгах тийм ухаан биднэрт маш чухал хэрэгтэй. Тэр талаар өчтөр бид нар үзсэн. Тэгэхээр өнөөдрийн энэ хэсэг дээр яг тэр маань шууд бодтойгоор одоо Есүс Христ ярьж ийн л та. Ариун имийг нохтод бүү өг. За одоо ингээд итгэгч бид нарын тэр ариун гэдэг байгаа зүйлс. За одоо та эндээс хараарай. Нэг ишлэл байгаа. Тэгээ би яг гол үгсийг ингээд бичсэн байна. За ариун юм гэж юм те. Тэгэхээр ариун юм гэж юу вэ? Тэ? Тэгээд сувд гэдэг нь юу вэ? Ариун юм гэж юу вэ? Сувд гэж юу вэ, те? Энийг бүгдээрээ мэдэх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээд нохтод бүү өг гэж байгаа. Тэр нохот гэж хэнийг хэлж байна? За сувдыг гахаан өмнө битгий хай гэж байна. Гахаа гэдэг нь хэнийг хэлж байна? Энийг бид нэр ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр ингээд ерөнхийдөө зүгээр энэ ишлэлээ бүгдээрээ цааш нь ингэж цаад утга учирыг ингэж эрэл хайгуул хийж олохоос өмнө бүгдээрээ эхлээд яг энэ ишил маань, энэ үг маань яг ямар санаа хэлж байгааг нь эхлээд цөмөрөө шууд ойлгоё. Тэр дүрсэл хэлж штэ. Энэ дүрслэлээр нь яг эхлээд зүг ойлгох юм. За ингэж юм. Биднэрт хандаж хэлж гин те. За одоо энэ бол ерөнхийдөө хүмүүст итгэгч нарт хандаж хэлж гин. Тэгээд ариун юм байна биднэрт. Англи хэл дээр ч гэсэн ингээд те өөрсдийнхөө сувдыг одоо энэ дээр байна шүү дээ те. Өөрсдийнхөө сувдыг тэгээд тэр ариун юм аа. Тэгэхээр биднэрт ариун юм гэж байна. Биднэрт сувд гэж байна. За тэрийг бид нар мэдэх хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр тэр зүйлийг бид нар Есүс юу гэж хэлж ийнэ гэхээр нохтод битгий өг гэж байна. Гахаанд бас битгий өг. Өмнө нь битгий хай гэж. За одоо энэ хоригдсан зүйл анхааруулга ярьж штэ те. Тэгэхээр энийг бид нар шууд үйлдэхээс өмнө түрүүний хэлсэн тэр нэршлүүдийг, үгнүүдийг ойлгох хэрэгтэй болно. Тэрнээс гадна бид хэнийг нохот гэх юм те, хэнийг гахаа гэж байгаа ингээд энэ тал дээр нөгөө нэг ялгаж салгах тэр
зөв төрлийн шүүлт гэх юм уу, зөв төрлийн ялгаж салгах мэрэгэн ухаан бид нарт хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өчигдрийн үдсэн бидний хэсэгт маань ерөөсөө итгэж хүмүүс ерөөсөө шүүж болохгүй гэж хэлээг байгааз буруу шүүлтээр шүүж болохгүй гэсэн үг. Тэгээд нүдэнд тэгээд үнцтэй байж бусдыг бити яамаа гэдэг өчигдөр үдсэн үзег бол та өчигдрийн юг доош нь гүйлгээд харах боломжтой. Цаг заваараа нэлээд урт явж байгаа учраас аудионоос байгаа. Тэгэхээр аудиог нь татаж аваа та сонсч болно. Тэгэхээр энд маань бид тухайн одоо тэр ариун зүйлсээ сувдаа хинд өгөхгүйгээ бид шүүх хэрэгтэй болж байгаа зү. Нөгөө ялгаж салгах. Тэгэхээр энэ талаар бүгдээ үзнэ гэсэн үг шүү. Тийм. Тэгэхээр ялгаж салгах ухаан буюу зөв шүүлтийн талаар. Тэгээ энэ нь бидэнд хэрэгтэй. Яагаад гэвэл бид буруу одоо та энэ ишлээ хар да. Хэрвээ бид ялгаж салгахгүйгээр одоо юу гэдэг нь тэр энд хилээд байгаа бурхны мэрэгэн ухаан заавар зөвлөгөөг бид үл хойшоогоод ч гэдэг юм уу эсвэл тэрийг бид нар итгэхгүйгээсээ болоод мдэггүйгээсээ болоод бид нохой гахаа гэдгийг нь бид ялгахгүйгээр ариун юмаа сувдаа өгчлөө гэж бодъё. Тэгэхээр ямар үр дүн гарна гэж байна. Ерөөсөө тэд түүнийг чинь хөл доороо гიშгэнэ гэж байна. Угаасаа гიშгчээд ерөөсөө тоохгүй. Тэгээ эргэж хараад тань руу бид нар руу дайрч эхлэнэ гэсэн санаа. Тэгэхээр эзэн биднийг хамгаалах гэдэг байгаа байхгүй. Нэгдүгээрт биднийг хамгаалах гэж байна. Хоёрдугаарт тухайн ариун юм сувдгээд байгаа тэр ариун зүйлсийг хий димий ингэж зарлагдаж, үрлэгдэж алга болохыг хүсэхгүй байгаа байхгүй. Ямар ч үр дүнгүйгээр тэдгээр зүйлсэд өөгдөхийг үр дүнгээр тараагдахыг өрн таран болохыг хүсэхгүй байгаа учраас эзэн биднэрт ялгаж салах ухаан ярьж байна. За бүгдээрээ ингэж хааш нь одоо ингээд ярилцаад явъя те. За тэгэхээр ногтод бүү өгөө гэж байна. Ариун имийг. За гахаа өмнө бүү хай өөрийнхөө сувдыг үгүй бол тэд хөл доороо гიშгчнэ. За үүл өгүүдийн та бодороо ямарч байсан гэсэн. За битгий өгөөрэй, битгий хай. Тэгэхгүй бол тэд нар яана гэж байна. Нөгөө ариун юм суудыг чинь ерөөсөө шууд гიშгчнэ гэж байна. Яагаад вэ гэхээр та зүгээр бодоход нохой бол ерөөсөө ингээл шорон дээрээ хутгалдаал ингээл нохойны сэтгэлдээ сэтгэхгүй юу үлээ. Ерөөсөө тоглоё, идий, ерөөсөө тэгэл ингээл хоорондоо арцалдаал, уралцалдаал нэг иймэрхүү юм байгаа. Тэгэхээр тийм зүйл одоо бид нар ингээд нэг юм за таны хувьд ариун гэхээр ямар дүр зурагдал бууж чинь тэр нэг ариун зүйлийг одоо юу яаж болох вэ жишээ нь. За ариун гэж ботсон нэг тийм ариун нандин нэг гой зүйл, үн цэнтэй нэг гой зүйлээ бид нар за одоо лаа гой цэвэрхэн хувцс ч юм уу эсвэл маш үн цэнтэй ээж аав юм маань үлдээсэн нэг гой юм ч юм уу тэрийг ингээд нохоонд би өглөө гэж бодъё л да. Тэгэхээр энэ өгж байгаа энэ анхны энэ сэтэл маань хүртэл утгагүй байгаа хгүй. Уг нь бол нохоо гэдгээ бид мэдсэн тохиолдол. Тэгэхээр мдээгүй учраас бид өгж гинэ гэсэн үг шүү дээ. Зүгээр яг л бусдын айдал ингээл өгж гин ингээл ариун юм шүү. Энийг нандинаараа зүрх сэтгэлдээ тээгээрэй гэж өгөхөд нөгөөт нь нохоо байж таарж байгаа хгүй. Тэгэхэд яаж ийнэ гэхээр шууд ураал тоглоод ерөөсөө ингээл дээрээс нь баад шагаал ингээл эсвэл шууд газарт хайчаад яваад өгөн ч гэдэг юм уу. Тэгээд хөл доороо гიშгчнэ гэж штэ. Тэгэхээр нэг иймэрхүү юм болно гэж гიშгчнэ. Ариун юмдыг. Нохооны хувьд за гахааны хувьд яах вэ бас адилхан те. Тэгэхээр ингэж байгаа. Одоо энэ дээр байна л да. Тухайн үеийн Израильчууд одоо яг энэ Есүс Христийн амьдарч их үеийн одоо энэ эртний гэж хэлж болно те. Манай одоогоос 2000 орчим жилийн өмнө байсан Израильчуудын нийгэмд нь нохоо гэдэг нохооны одоо нохоо гэж ямар амьтан те ямар одоо юу гэдгийг төлөв байдалтай одоо тийм амьтан байсан бэ гэхээр одоогийн нийгэм шиг ийм нохоо гэж ерөөсөө байгаагүй нэ. Тийм судалгаа үед юм байна. Ерөөсөө ямар ч нохоог ерөөсөө гэрийн тэжээвэр нохоо гэдэг ойлголт байхгүй. Нохоо бол хүний найз майз гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Юу гэхээр нохоо бол тухайн үед ямар амьтан байсан бэ гэхлээр одоо ерөөсөө зэрлэг тэгээд сүргээрээ амьдардаг. Тэгээ ерөөсөө л ингээл хогоор хоололдог. Яг л нэг тийм зэрлэг. Тэгээд маш тийм аюултай, догшин, байнга л архирч хоорондоо уралцж идэг. Тэгээд хүн мөн юу ч хамаагүй ингээл дургуун хүрээлтэй өөрсдөд нь ингээл ямын булаах ч юм уу ингээл дургуун хүрэх юм бол сүргээр явдаг учраас шууд л дайрдаг. Тийм аюултай, тийм зэрлэг амьтан тухайн үед байсан гинэ. Тэгэхээр нохоо гэж ямар зүүрлж байгаа тохиолдолд яг тийм хил хязгааргүй, эмх замбраагүй, ямар ч тийм одоо юу гэдэг тийм ёс журам мурам гэж байхгүй одоо тэг одоогийн ноход шиг гэрийн тэжээвэр те эзэндээ хайртай мартай үнэн ч гэсэн тийм ойлголт тухайн үед яг энэ Библийн яг энэ үед бол байгаагүй гинэ. Тэгэхээр яг ийм нохоо гэж ойлгох хэрэгтэй юм байл шүү бид нар. Яг ийм нохоо гэж хэлж байгаа яг Есүс энэ үгийг хэлэхдээ. За гахаа нь болохоор ихээр угаасаа одоо ч гэсэн адилхан шүү дээ те. Үргэлж бохир зүйлс дотор зогсдог.
Тэгэхээр ийм хоёр төрлийг та бодчихоорой. Тэгэхээр ийм зүйлсэд түрүүний тэр ариун имийг өгөхөр бол утгагүй гэдэг нь ойлгомжтой байгаа хэвээр гიშгч нь. Тэгээд дараа нь яах вэ гэхлээр тэд эргэж хараад цаашаа ханахгүй тэгээд бид нар лөө дайрна гэж байгаа байхгүй. Тэгээд чамаа хідэн хэсэг болон тастан хайна гэж байгаа. Тэр нохот шиг, тэр гахаа шиг. Тэгэхээр ийм ойлголт. За одоо бүгдээрээ ингээд ерөнхийдөө ишлэлээ бол ерөнхийд нь за иймэрхүү санаа хэлж байгаа маань ойлгочлоо. Одоо бүгдээрээ цааш нь цаана хилээд байгаа зүйлсийг ингэж гаргах гэж оролдъё те. Өөрсдийнхөө хэмжээнд. За тэгэхээр ялгаж салгах хэрэгтэй гэдэг энэ зүйлийг энд шууд цаана мэдрэгдэж байгаа. Юу вэ гэхлээр энийг бол шууд бодиттой нохоо яриаг нь ойлгомжтой те. Та тэрийг бол мэдж байгаа. Нохот шиг, гахайнар шиг тийм хүмүүст гэсэн үг шүү. Энэ угаасаа тийм утгатай. Тий. Тэгэхээр өмнөх та нөгөө нэг юу анзаарах юм бол те ялгаж салгахтай хүртлийн дотор өмнөх хэсэг дээр ах дүүгээ гэсэн үг байнга явж ирсэн бол одоо нохот гахаа гэсэн нэг юм хэллэг ороод ирж байгаа байхгүй юу? Ялгаж салгах хэсэг дээр. Тэгэхээр тэгээ ариун имийг өөрсдийн совдөг гэсэн ойлголт. Тэгэхээр бүгдээр энийг чааш нь гаргая. Тэгэхээр ерөнхийдөө ингээд судлаад хүмүүсүүдийн энэ талаар ингээд те номлол хийсэн, номлолуудыг ингээд ганц нэг хоёр номлол үзлээ. Тэгээ иймэрхүү үзчихэхэд бол би бол хувьдаа нэлээд тийм одоо юу гэдэг аюулгүй гэж бодсон хүнээс бол үздэг л дээ. Нэрийг санахгүй нэг тийм 2 хүн байгаа, 2 3 хүн байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүдийн номлолыг нэг нь Чак Смит гэдэг хүн байх шүү. Тий, нэлээд дээр үед амьдарч исэн. Одоо байна уугүй юм мэдэхгүй байна. Тэгэхээр комментари зохиосон мундаг хүн байгаа. Тэгэхээр тэр хүний номлол байна. Өөр нэг бас нэг хүн байгаа. Одоо тэр хүн байгаа. Тэгэхээр тэдгээр номлолууд одоо үндсэлтэй л би ярьж олж мэдсэн юм хуваалцж чинь гэдгээ илэрхийлэх гээд байна л та. Тэгэхээр тэд нарын хэлж байгаагаар бол ариун юм гэдгийг бол юу вэ гэхлээр сүнслэг одоо үннүүд, сүнслэг ухаарлууд, итгэлийн амьдралын яг одоо хувьчилсан бурхан бит хоёрын хувьчилсан ухаарсан ухаарлууд. За тэгээд Библийн дагуу сүнслэг үннүүд тий. Тэгээд сайн мэдээ хүртэл хэлж илээ. Сайн мэдэн дээр их голчлон ярьж илээ. Аливаа номлогч нар энэ тал дээр юм бичсэн хүмүүсүүд сайн мэдээг их голчилж байгаа шүү. Тэгэхээр та тэгж бодоорой. Тэгэхээр тийм сүнслэг Библийн дагуу тэр нэг гайхалт бас бурхны хайр ч гэдэг юм уу те. За бурхны хайр тий ер нь бол орж байгаа сайн мэдэн дотор чинь хайр маш чухал шүү дээ. Тэгэхээр тэдгээр нарийн зүйлсүүдийг зүйлсүүд маань ариун юмд орж байгаа. Ариун юм сувд гэдэг ойлголтод. За ингээд бодчихоорой. За тэгэхээр нохоо гахаа гэдэг хүмүүсүүдийг бол амьтныг бол тухайн үед нь ямар хүмүүс амьтныг хэлж ирснийг ойлгосон. Тэгэхээр тэдгээр багш нарын тэдгээр эрдэмтдийн одоо хэлж байгаагаар бол буулгаснаар бол ингэж юм хараа. Бурхныг сүнслэг зүйлсийг бурхныг ерөөсө тоодоггүй хүмүүс. За одоо ингэ сайн мэдээ тараахад те эсвэл сүнслэг зүйлсээ ингэ хуваалцахад маш гоё амьдралын үнд цэнийг ойлгож ухаарсан ухаарлаа хуваалцахад бурхныг ерөөсө тоодоггүй. Сүнслэг зүйлсийг ерөөсө огт авч хилэлцдэггүй. За нэг хүнийг бүгдээрээ дүрслэх гээд байгаа шүү. За тийм нэг хүмүүс байна. Бас сүнслэг зүйлсийг ингэ ярих үед бүр ингэ шууд дохуурхаж доогддог, доромжилдог. Тэ доромжилдог. Тэгээд зүрх сэтгэл нь ерөөсө байнга зүрхээ ингэж хаалттай. Зүрхнээсээ чин үннээр ийм сүнслэг бидний ярьж байгаа одоо юу гэдэг хуваалцах гээд байгаа зүйлсийг сонсохгүй шууд л тэр яг нохот шиг гахаанаар шиг ерөөсө тэр хил нь авалцахгүй байгаа байхгүй. Ерөөсө тэр хүн яг тийм учраас одоо энэ нохот гахаа гэдэг ийм илэрхийллээр бурхан хэлж байгаа шүү дээ энэ чинь. Бурханы амнаас гарсан үг. Тэгэхээр тийм хүмүүс байна гэдгийг бид нарт сануулж байна. Тэгэхээр бид нар бол яалтчгүй ариун имийг сувдыг тээсэн бурхны хөвгүүд огтуд мөн. Гэхдээ бид нарт бас бурхан ертөнцийг гэж байгаа ертөнцид байгаа гэмтнүүдийг бүх хүмүүсийг хайрлахаар бурхан өөрөө ч ирсэн бид ч гэсэн тийм дуудлагатай дагалдагч бэлтгэх дуудлагатай. Ингэж явхад энэ дунд ийм хүмүүс байна гэдгийг эзэн хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс байгаа учраас яах вэ гэхээр та нар ялгаж салах хэрэгтэй гэсэн санаа. Нөгөө нэг шууд яллах биш зүгээр ялгаж салгаад тэнд мэрэгэн ухаантай хандах хэрэгтэй. Гарч болох үр дагаврыг нь өөртчилж дүгнэж та нар харж сурах хэрэгтэй гэсэн юмыг эзэн хэлж байгаа. Тэгэхээр энд ялгаж салах ухаан хэрэг болно. Тэгэхээр тэдгэр хүмүүс маань тийм хүмүүс. Юусоо бурхныг доромжилдог, сүнслэг зүйлс ярихад те юусоо шууд дохуурхан, доогддог, доромжилдог ийм хүмүүс байна. За ингэ бодчихоорой. Тэгэхээр энд би нэг асуулт байгаа. Энийг зөмөрөө би мартчихгүй бол төгсгөлд нь энэ дээр бас нэг ярилцах. Миний хувийн нэг тийм бодсон зүйл мэдрээд явдаг зүйлс байгаа. Энийг бүгдээр ярилцсан. Гэхдээ эхлээд цөмөр яг бичээс дээр бас олж мэдсэн зүйлсээ хуваалцъя гэж бодлоо. За тэдгээр мундаг комментари бичсэн хүмүүсүүдийн хэлснээр бол хідэн жишээг одоо яг энд гаргаж ирж тавьж байгаа юм. Тэгэхээр тэдгээр одоо энэ Есүсийн биднэрт заах гээд байгаа, сануулад байгаа энэ ялгаж салгаарай. Энэ дэлхийн ертөнцийн дээр
та нар ингээд хайраа дамжуулах гад, сайн мэдээ дамжуулах гад ойлгож ухаарсан сүнслэг ухаарлуудаа дамжуулах үед та нарыг ойлгохгүй, ойлгохыг ч хүсдэггүй, бүр ингээд шал өөр тийм оюун санааны тогтолцоотой тийм хүмүүс байгаа. Бүр бурхангүй үзэлтэй хүмүүс те. Бурханыг Есүсийг бүр үзэн яддаг, айл хэзээ зүрхэн ингээд шийдвэрээ гаргачихсан тийм хүмүүсүүд байгаа гэж чинь тэдгэр хүмүүсүүдийг хэлж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсүүдтэй хэрхэн яаж Бурханы хүмүүс Библиэлд харилцаж байсан талаар жишээнүүд байна. Энийг одоо дурдсаныг нь би та бүгдэд сонирхуулъя. Тэгэхээр Есүс Христийн одоо энэ хэдэн жишээ байна. Одоо энэ 4 5 жишээ байна. Паулын бас яг энэ зарчмын дагуу ялгаж салган ариун юмаа сувдаа өгөхгүй хамгаалж исэн тийм тохиолдлуудыг бүгдээрээ харъя. Заавж байгаараа тэгэхээр энд ингэж байгаа юм. Есүсийн одоо энэ ихний 3 байгаа энэ ямар жишээ бэ гэхлээрээ ямар хүмүүсүүдийг одоо бид нар одоо энэ Библиэлд байгаачлан нохой гахаа гэж үзэх гээд байна гэдэг дээр бид нар буруу ойлгуулахгүй тулд энд нэг юм эсрэгцүүлсэн жишээ байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ харъя л да. Самар эмэгтэйг санаж байгаа да тий. Самар эмэгтэй Иохан 4-р бүлэгдээ эхэлж байгаа. Тэгээд тэр дундаа Иохан 4-ийн 25-аас 26 бүгдээрээ харъя. Тэгэхээр энд яаж байгаа вэ гэхээр Самар гэдэг хүнийг та анзаарах юм бол тухайн үеийн яг одоо Есүсийн амьдарч байх үеийн Библийн үеийн юдэчүүд би бас урд нь хідэн хичээлийн хідэн Библи хуваалцах цагийн үеэр хэлж исэн те. Юдэчүүд хариу үндэстнүүдийг заавчлаарай. Хариу үндэстнүүдийг ингэж нэг ноход гэж хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Яг түрүүний хэлсэн хэллэгээр тийм замбраагүй, тийм балиар тэгээ тийм ямар ч тийм хэл ёс суртахуун амьдралын хим химжүүс гэж байхгүй тийм хариу үндэстнүүдийг ноход гэж дууддаг байсан гэж байгаа. Тэгэхээр Самар гэдэг аймаг байгаа шүү дээ тий. Тэр болохоор тэр холилдсон аймаг, цус холилдсон хүмүүс гэдэг утгаараа самарчуудад маш дургу. Самарчуудтай юдэ хүмүүс өөрсдөө ярьдаггүй. Тэгэхээр тийм үед яасан бэ гэхээр Есүс Юдэ аймагаас хойшоо Галил руугаа явах замдаа Самараар дайрсан байгаа байхгүй юу. Тэгээд та ингэ унших юм бол Иохан 4 дээр байгаа. Дагалдагч нараа хоолнд явуулчаад өөрөө тэгээд дагалдагч нараа хоолнд явуулаад өлссөн сангасан байдалтай ингээд худаг дээр байхад Самар эмэгтэй ирж байгаа. Тэгээ бөөн ярилцлага болж байгаа. Тэгээ тэр үеэр яасан бэ гэхээр ноход гэж бидний андуурах магадлалтай хүн байхгүй юу. Уг нь бол одоо яг ноход одоо цус холилдсон ямар ч тийм бурхангүй хүмүүс гэж. Тэгэхээр тийм бодол гэж бид нар нохоо гахаа гэж андуурахаар байтал Есүс яасан бэ? Тэр Самар эмэгтэйд сайн мэдээ ярьсан байгаа. Тэгээд тэгэнгүүтлээ хэр баргийн өөрийнх нь амнаас нь гардаггүй үгсийг тийм одоо юу гэдгийг дорд одоо гарлын хүнд хэлсэн байгаа байхгүй юу? Бүгдээр уншия. Юу гэж хэлсэн байна харъя. Иохан 4-ийн 25-аас 26 дээр тэр эмэгтэй Есүст Христ энэ бага ярилцлага болж байгаад энэ бий болж байгаа шүү. Та дараа нь завтай үедээ бүтэн уншаарай. Тэр эмэгтэй Есүст Христ гэгч Месиа эрхийг би мэднэ. Тэр эрэхтэй бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв. Есүс түүнд тэр чин чамтай ярьж буй би байгаа юм гэж айлдав. За яг иймэрхүү хиллэг өөрийгөө Месиа Христ гэдгийг дагалдагч нараас өөр хүмүүст ингэж яг өөрийнхөө амаараа хэлсэн тохиолдол их ховор байгаа байхгүй. Тэгэхээр хардаа Есүсийн хувьд энэ дорд гарлын тэр тэгээ энэ эмэгтэй чи хардаа ёс суртахууны маш тийм замбраагүй завхаа эмэгтэй байхгүй. 5 эрэгтэй хүнтэй урд нь ингэж салж исэн. Одоо байгаа нь хүртэл өөрийнх нь нөхөр биш гэж байгаа юм. Тэгээд хүмүүст самарчуудтай хүртэл муу хэлэгддэг баг ноход шиг нохоо гахаа шиг үзэгддэг хүн байтал Есүс яасан бэ? Энэ эмэгтэйд өөрийнх нь хамгийн хэр баргийн үнтэй харилцдаггүй нандин үннээд нөгөө нэг эн чин жинхэнэ цэвэр ариун юм сууд байхгүй юу? Өөрийгөө илчилсэн байгаа байхгүй юу? Би бол Христ Месиа гэдгийг Есүс өөрөө хэлсэн. За Петр бол та анзаарж байгаа бол танаас санаж байгаа бол асуух үед Петр ариун сүнсээр бурхнаар дамжуулан та бол Христ амьд бурхны хүү гэж хэлдэг штэ. Энэ итгэлийн тунгаг дээр Христ чуулганаа байгуулсан гэж ярьдаг. Тэгэхээр энд болохоор Есүс өөрөө хэлсэн байгааз өөрөө ноход гахаа мэд тэр нэгэнд хуваалцсан байгаа байхгүй. Тэгэхээр бид гаднах байдлаар нь дүгнэхгүй гэсэн үг. Хин нохоо хин гахаа вэ гэдгийг. Эсвэл тэр хүний өнгөрснөөр нь дүгнэхгүй гэсэн үг. Бид нар одоо хэрхэн ялгаж салах тал дээр ярилцж штэ. Эсвэл те бусад хүмүүст ямар нэртэй ямар муу зүйл хийснээр нь дүгнэхгүй гэсэн үг. Юугаар дүгнэж юм? Энэ эмэгтэй ардаа маш тийм өлсгөлэн, маш тийм зүрх сэтгэлийн амьдралын хоосролд байсан гинэ. Хоосролд маш их сүнс нь өдөр ядарч сүлдсэн. Тийм учраас
маш тийм өлсгөлн, сүнсний цангаатай байсан учраас тэр хоосорлоо, асар том хоосорлоо, зүрх сэтгэлийн хоосорлоо дүүргэхийн тулд харилцаануудаар оролдог байсан гэж байгаа байхгүй юу? Тэр хүний номлогч тэр Чак Смитих баха. Тэр тэгж хэлж байгаа. Тэгээд харилцаануудаар тэгээд нэг эрэгтэй хүнтэй харилцах болгондоо л те суух болгондоо нэг гэрт орох болгондоо за одоо энэ эрэгтэй л намайг бүрэн нөхөж чадна. Амьдралын минь хоосорлыг, миний энэ эрэл хайгуул, энэ зүрх сэтгэлийн энэ хоосорл, энэ хэцүү байдлыг энэ хүнд дүүргэж чадна гэх болгонд ерөөсө бүтлгүүддэг. Ерөөсө энэ боломжгүй өөр хоосорл байгаа байхгүй. Тэр хоосорлыг Есүс харсан байгаа юм. Тэгэхээр одоо гахаа нохоо гэдэг чинь тэр гаднах хэлбэр биш, хийсэн зүйл биш, ямар зүйл одоо юу гэдгийг те байдлаар нь харагдаж байгаа биш. Хамгийн гол нь зүрх сэтгэлийн нээлттэй байдлыг ярьж байгаа шүү. За ингээд нэгтгэж жишээ нь. Тэгэхээр гаднах зүйлээр нь бид нар дүүнж болохгүй нэ. За дараагаар нь харах юм бол завхаарж байгаад баригдсан эмэгтэй байгаа. Яг энэ дээр ч гэсэн бас ялгаа байхгүй. Яг түрүүнтэй адилхан. Бас л завхаарж байгаа баригдсан эмэгтэй үйлдэл дээрээ баригдсан хууль ёсны дагуу түүнийг чулуудаж алах ёстой гэж Мосегийн хуульд байдаг. Тэгээ энэ үед Есүс яасан бэ гэхээр нөгөө нэг урд нь би баян яриад байгаа шүү те. Хүнийг ялдаж одоо энэ өчигдөр ярьсан ялдаж шүүх ёстой цор ганц нэгэн болвол гимгүү нэг нь л гимтэй нэгний шүү дээ. Тэгэхээр гимгүү нэг нь тухайн үед хэн байсан бэ гэхээр Есүс өөрөө л байсан. Тэгээ өөрөө боловч шүүх зохистой нэг нь зөвхөн Есүс байсан боловч тэр газар дээр юм бичээ тэгээд та нарын дунд гимгүү хүн байна уу? Тэгвэл хууль ёсны дагуу энэ хүнийг шүүх боломжтой ганц тэр хуулийн этгээд бол гимгүү нэг л байх ёстой гэсэн санаа хэлэх үед бүгд гимтэй гэдэг одоо ямар нэгэн байдлаар мэдрээд холдсон. Тэр үед нөгөө эмэгтэйтэй босгоод эмэгтэй чамайг шүүх хэн ялах гэж байна хүмүүс байна уу гэхэд эргэн тойрноо хараад алгаа гэж хэлдэг. Тэгэхээр би ч чамайг яллахгүй гэж хэлдэг. Уг нь би яллах ёстой цор ганц нэгний би мөртлөө Иохан 3:17 байгаачлан Иохан 3:17 дээр байгаачлан те ертөнцийг яллахын тулд биш би ертөнцийг аврахын тулд ирсэн гэсэн санаа байхгүй юу? Нөгөө сайн мэдээний ч үндсэн гол санаа гэсэн. Тэгээд би чамайг яллахгүй. Тэгээд дахиж битгий гим нүгэл үйл дээрээгээд нэгүслийг үзүүлээд түүнийг те хамгаалаад өршөөгөө тайвшруулсан. Тэгэхээр тэр эмэгтэйгийн завхаа яг бүр гимтээ завхаа нэг гимтний хүртэл нохоо гахаа гэж үзээг байгааз. За ингэхээр бодоорой бүгдээрээ. За тэгээд сүүлийнх нь татвар хураагчид бас тухайн үедээ ялгаа авахгүй уруугчид, улс үндэснээсээ уруугчид, бурхнаасаа уруугчид өөрсдийг нь дарлагчдын гар хөл болж ядуу дорой ардыг ингээд дээрэмддэг нэгэн гэсэн нэртэй байхгүй юу тухайн үед чинь. Тэгээ эднэрт маш дургу. Тэгэхээр яг ийм хэд хэдэн тохиолдол ямар ч сан Библиэлд миний санаж байгаа хоёр тохиолдол төр нэг нь одоо энэ Матай намайг бичсэн Матай буюу Леви гэж байгаа. Матай ч өөрөө татвар хураагч байсан. Тэгэхээр татвар хураагч Матай ийм бузар нэгнийг бурхан өөрөө дуудсан байгаа юм, гэрт нь хооллсон байгаа юм. Тэр үедээ Матай Луг 5 дугаар бүлэг дээр харах юм бол Матайгийн гэрт нь хоололдог. Энэ үед нь фарисеучуд, хуулийн багш нар ирээд яагаад байгаа юм бэ? Ариун юм ярьдаг бурхнаас ирсэн гэсэн мөртлөө яагаад гимтнүүдтэй энэ бузар нохоо гахаануудтай ингэж хооллоод байгаа юм бэ гэсэн санаа хэлэх үед Есүс юу гэж хэлдэг вэ гэхээр эмч хүн өвчтөе хүнд хэрэгтэй адил би нүгэлтнүүд дээр ирсэн юм а гэж ярьдаг. Тэгэхээр өвчтөе нэгэн, нүгэлтэй нэгэн бузар муу завхаарсан те энэ ингээд цус солилцсон, завхаарсан тэгээд хулгай зэлгээ хийдэг энэ бусдыг дээрэмддэг эдгээр хүмүүс бол нохоо гахаа гэж үзэгдэхгүй нэ. Тэгэхээр бид эдгээр хүмүүст ариун зүйлсээ хуваалцаж болохгүй гэж бодож болохгүй гэдгийг би энд жишээ гаргаж ирж байгаа юм тийм шүү. Тэгээд Луг 19-ийн 1-9 дээр болохоор Захкай гэдэг хүн байгаа. Захкай гэдэг татвар хураагчдийнх нь бүр тэргүүн нь. Тэгтэл тухайн хүн яасан бэ гэхээр бас ингээд Есүсийг ирж байгаа харангуутлаа жижигхэн биетэй болохоор модон дээр гараад Есүсийг харах гад ингээд цаад харж гинөө та сэдлийг хараарай. Завхаа эмхтэй бүр ингээд нядлуулах гэж байгаа хурам мэт ингээд ялаа хүлээгээд ингээд сууж байгаа нэг юм байна. Энэ самар эмхтэй бас зүрх сэтгэлийн хоосролтой татвар хураагчд чинь бас ингээд ард түмнэр гадуургагдсан өөрсдийгөө ч мэддэг. Эдгээр хүмүүсүүдийн зүрх сэтгэл нь бүгд нэг юм хүсэж байгаа байхгүй. Тэрийг Есүс харсан байгаа. Тэгэхээр өнөөдөр бид ямар хүмүүс гахаа нохоо биш вэ гэдэг дээр бол одоо харахад гаднах хэлбэр хамаагүй болж байна. Хамгийн гол нь зүрх сэтгэл яриад байгаа шүү. За тэгээд Захкай дээр ямар ч сан ингээд герт нь ордог те эренгүүд шууд Захкайг харангуутлаа шууд Захкай модноосоо буугаад дээр би танаад өнөөдөр очиж хоолноо гэж хэлдэг. Тэгээд тэр үед Захкай гертээ очиод яадаг вүлээ. Би хөрөнгөнийхөө талыг нь асар их хөрөнгөтэй хүн шүү дээ. Татвар хураагчдын тэргүүн нь би хөрөнгөнийхөө талыг нь би ядуус зарж өгнө. Дээр нь нэмээд би хин нэг одоо гим те хин нэг би яллаж те хуурч дээрэмдсэн байгуул би 4 дахин нугалж би буцааж өгнө гэл нэг ийм зүйл хэлдэг. Тэгтэл Есүс яаж яах вэ гэхээр энэ гэрт өнөөдөр аврал ирлээ гэсэн санаа хэлдэг. Тэгэхээр харж байна уу? Гаднах хэлбэр биш. За одоо тэгвэл хэнийг Есүсийн жишээгээр
хэнийг дгүүл нохоох хаа гэж Есүс яг цаанаас нь тэгж ялгаж салгасан байна. За бүгдээрээ харъя. Луг 23-ын 8-аас 9 болон 11 дугаар ишлэлүүдээр яг тодорхой гол өнөөдрийн үзэх гээд байгаа ишлэл байгаа. Ерөнхийдөө энэ ишлэл дээр 23 дугаар бүлэг дээр байгаа шүү. Тэгэхээр яаж ийнэ вэ гэхээр Есүс бүр ингээ баригдаад Понти Пилатын өмнө ирээд тэгээд ингээд Понти Пилатаар ингээд ялаа авах гэжсэн боловч Понти Пилат ерөнхийдөө анзаарах юм бол Есүс Христийг гимгүү гэдгийг анзаардаг болохоор тэр гимгүү нэгний цусны оролцоонд би оролцмоорг байна гэдэг утгаараа өөрөөсөө дандаа холдуулаад байсан байхгүй. Тэгээд ингээд Есүсийг Назар буюу Галил аймгаас гэдгийг нь мэдчихэнгүүтлээ. Өдөгөл Херод хаан чинь Галил аймгийг захирдаг. Тэгэхээр Херод руу явбал Юдэ захирагч нь би. Тэгээд Херод руу явуулдаг. Тэгэхээр өнөөдрийн гол хэсэг нь Херод хаан чинь болохоор нөгөө нэг Иохан Баптистыг цаадалсан нэг юм баггүй юу? Өөрийнх нь эсрэг шудраг гин нүглийг нэлчилсэн учраас та үзүүл мэдж байгаа те санаж байгаа бол тэгээд цаадалсан нэг юм. Тэгэхээр тэр хаан байгаа юм. Тэгэхээр тэр яасан бэ гэхээр Есүстэй ерөөсөө уулзаж байгаагүй. За одоо эндээс та ялгааг нь хараарай. Херод хааныг бол Есүс Христ тухайн үед нөгөө нэг ариун имийг сувдыг өгөх шаардлагагүй гэж үзсэн тэр одоо нохоохаа гэдэг хиллэгт тэр хүний зүйлд Есүс энийг хэнийг Херодыг яг тухайн үед ялгаж салгаж харсан байгаа байхгүй. Энийг та бодоорой. За тэгээд Херод яасан бэ гэхээр Есүсийг ирнэ гэдгийг мэдэнгүүтлээ Херодын дотор асар их хүсэл байсан. Тэр нь ямар хүсэл гэж ялгаатай шүү. Тэр нь ямар хүсэл вэ гэхээр Есүсийг гайхамшиг үйлдэжсэн, Лазарыг амьлуулсан, 4 хоногийн дараа амьлуулсан, усан дээр алхсан, тэгээд 5,000 хүнийг 10,000 гаруй хүнийг 5-7 2 загсаар хоолсон гэл асар олон өссөн хүмүүсийг амьлуулсан, уйман өвчнийг эдгээсэн те амар олон тэр асар олон юг гайхамшигуудыг тэмдгүүдийг сонссоор байсан учраас Есүстэй уулзах хүсэл асар их байсан. Гэтэ зорилго нь зүгээр л Есүсээр entertainment хийлгэх. Есүсийн тэр гайхамшигыг хараад өнөөдөр бид YouTube-ээр элдв янзын гой бичлэгүүдийг хараад ингээд нэг зүгээр л тийм нэг юм инээгээл нэг цагаа гой өнгөрөөгөл тэгэл явдаг штэ нэг. Тиймэрхүү байдлаар Есүсийг хүсчихсэн байгаа байхгүй. Тэгээд Херод дээр Есүсийг аваачдаг. Тэгээд та бүгдээр харах юм бол Луг 23-ын 8-аас 9-ийг хараа. Энэ дээр бас нэг чухал юм байгаа. Тэгэхээр цөмөр уншсан дээр баг. Хаана байна? Луг 23-ын 8-аас 9. Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэрээр Есүсийн тухай сонсож түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ. За ингээд түрүүн ярьсан. Тэгэхээр ёсдэр тэгээд түүнээс баахан асуулт асуув. За энэ асуултыг та бодоорой. Яагаад тэгэхээр эний дараа нэг асуултын талаар ярилцах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Херод баахан асуулт асуусан байгаа юм. Гэхдээ асуусан зорилго нь сэтлэн зүрхнийх нь ялгаа нь ондоо байсан. Одоо тэгтэл Есүс яасан бэ харъя бүгд. Гэвч тэр түүнд юу ч хариулсангүй. Ариун имийг нохтод бүүг өөрсдийн сувдыг гахааны өмнө бүү хай. Есүсийн үүнийг ингэж хэрэгжүүлж байна. Тэгэхээр хараа Есүс та анзаарах юм бол хараа шууд одоо энд бид нар ялгаж салгах ухаан суралцах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр та анзаараарай. Есүс Херодын талаар Есүс урд нь мэдчихсэн, мэдээлэл сонсч ирсэн, ялгаж салгах процессын тархинд нь бий болж ирсэн гэсэн үг шүү. Дээр нэмээд очоод яг биечлэн уулзах үед Херод Есүсээс баахан асуулт асуусан гэж байгааз. Баахан асуулт асуув. Энэ асуултууд нь ямар асуулт вэ гэдгээс хамаарж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид хэн гахаа, хэн нохоо вэ гэдгийг бид нар танихын тулд шууд одоо гаднах тэр гэмтэн нүгэлтэн гаж урсгалын хүмүүн исламын шашинтан будда лам гэдгээс нь болоод шууд энэ бол гахаа гэж бодож болохгүй гэсэн үг шүү ахнаас нь. Наад бол энэ шууд бууж байгаа. Харалтаа гэмтнүүд бузар муу нэгэн дээр Есүс сайн мэдээ тараасан шүү дээ. Гол нь ялгаан зүрх сэтгэлд нь байгаа байхгүй. Хандлага нөгөө нэг юм бурхангүй үзэлтэн сүнслэг зүйлсийг огт тоодоггүй, дохуурхан доромжилдог, тэ зүрхээ хатууруулдаг зүгээр entertainment байдлынхаа төлөө зугаа цэнгэлийн төлөө ашигладаг бидний ярих гэдэг тэр ариун юм сувдыг тэднийг мэдхийн тулд яг одоо Есүс шиг ялгаж салгах процесс наан явсан байгаа байхгүй. За ингэ бодчихоорой. За тэгээд дараагийн жишээ дээр фарисеучуд хуулийн багш нарыг та анзаарах юм бол тэ Матай сайн мэдээний 4 номон дээр байнга фарисеучуд хуулийн багш нарыг Есүс тэднэртэй дандаа харилцдаг байсан да анзаарах юм бол. Гэхдээ Никодем гэх мэтчлэн хүмүүс байгаа. Гэхдээ Никодем гэх мэт хүмүүс фарисей гэдэг тэр хуулийн багш фарисей гэдэг тэр өнцгөөсөө биш хувьчилсан сүнснийхээ өнцгөөс түүнтэй нууцсаар ингэж уулзсан тохиолдол шүү дээ фарисеучуд хуулийн багш нар. Паул ч гэсэн өөрөө фарисей хүн байсан. Тэгэхээр Паул бас адилхан хувьчилсан тэр уулзалтаас илчлэлтээс өөрчлөгдсөн. Тэгэхээр ерөнхийдөө фарисеучуд хуулийн багш нар гэдэг эдгээр хүмүүсүүдтэй Есүс байнга өөр харьцдаг байсан. Тэднэртэй нарийн нандин
сүнслэг тэр гайхалтай нарийн нандин сувд ариун зүйлсээ хуваалцдаггүй байсан. Үргэлж тэд нар Есүс рүү ингэж дайрч, доромжилж, алахыг хүсэж нөгөө нэг яриад байгаа энэ нохой гахаа нарынхаа үйлдэл хийдэг байсан байгаа байхгүй. Тийм учраас тэднийг нохой гахаа гэдгийг нь Есүс мэддэг байсан учраас тэднэрт нарийн нандин юм ерөөсөө ярьдаггүй байсан. Та энийг бодоорой. Энд өнөөдөр бидний сайн мэдээ тараах, итгэлийн амьдрал дээр мэрэгэн ухаантай амьдрах тийм нэг маш чухал юмыг өнөөдөр Матад 7 дугаар бүлэг дээр Есүс ярьж байгаа шүү. Ариун имийг нохтод бүү гэдгийг ариун имийг ингэж битгий бузал гэсэн санаа. Тэгэхээр фарисеучудад тэгдэг байсан хаасаагүй болж болно. Тэгэхээр Паулын хоёр жишээ байгаа. Энэ дээр бас Паул Есүсийн одоо энэ заасан заавраар Есүсийн сүнсээр хэрхэн энийг хэрэгжүүлсэн нэг хоёр жишээг бас байгааг нь харъя бүгдээрээ. За бүгдээрээ Үйлс 13:44-өөс 52 дээр байгаа ерөнхийдөө. Тэгэхээр энэ дээр яаж ийнэ гэхээр Паул Барнаб нар ерөнхийдөө үйлчлэлийнх нь он жилүүдийн эхний шатанд нь явж байгаа. Тэгэхээр тэр үедээ яаж ийнэ гэхээр за Антиох 2 Антиох гэж байгаа тийм Писидий Антиох гэдэг Антиохт ирсэн байгаа. Тэгэхээр тэнд байж их үед нэм болсон. 44-өөс уншия. Дараагийн амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ эзний үгийг сонсохоор хуран цугласан байлаа. Харин хурсан олныг хараад тогтож сонсоорой. Харин хурсан олныг хараад юдэчүүд атаархлаар дүүрч Паулын ярьсныг үгүйсгсэн ба бас доромжилж байлаа. Нохтын үйлдэл энэ аахгүй. Эзний гайхалтай үгсийг ярих үед өөрсдийнх нь нэгж штэ одоо. Өөрсдийнхэнд хариалагддаг хүмүүс штэ. Хариу үндэстнүүд биш. Гэтэл тэд яаж ийн? Одоо энэ хандлага дээрээс л бид нар харж ноход хаа гэдгийг ялах хэрэгтэй болж байгааз. Тэгэхээр харин хурсан олныг хараад юдэчүүд атаархлаар дүүрч Паулын ярьсныг үгүйсгсэн ба бас доромжилж байлаа. Паул Барнаб хоёр зоригтойгоор ярьж. За одоо эндээс харж байгаа. Бурхны үг эхлээд та нарт л яригдах ёстой байлаа. Уг нь бол юдэчүүдэд. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш үзэгтэн бид харийнхан руу эргэв. Учир нь эзэн бидэнд ийхүү тушаасан. Чи авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд би чамайг харийнханд гэрэл болгон тавьсан гэв. Үүнийг сонссон харийнхан баярлалдаж гэж байгааз харж гинөө. Нөгөө ноход гэдэг хүмүүс чинь жинкнээсээ ноход биш болж таарж байгаа байхгүй. Бүгд зүр сэтгэлийн хоосролтой, бүгд аврал ирсэн хүмүүс. Гэтэл ноход биш үнэхээр Авраамийн үр удам, Бурхны ард түмэн гэж хэлсэн хүмүүсүүд нь өөрсдөө нохтын имийг үйлдэлийг гаргаж байгаа зү. Тэгэхээр гаднах байдлаар нь ярих боломжгүй. Хэн Бурхны үгийг доромжилж сонсохыг хүсэхгүй, зүрхээ хатууруулж бид нар руу дайрч ин тэдгэр хүмүүсүүдэд эзний үг хэлэгдэх нь хаагдж байгаа байхгүй. Ийм нарийн юм яриад. Есүс өөрөө ч гэсэн түрүү анзаарсан бол хэлээгүй. Херод хаанд ч дуугаа байсан. Бас Понти Пилат ч гэсэн бүрэн өөрийгөө илэрхийлээгүй шүү дээ. Та анзаарах юм бол тэнд нарийн нууц байгаа. Тэгэхээр бид нар энэ нарийн ялгаж салах ухаантайгаар бид өнөөдөр сайн мэдээний үйлчлэлээ хийх хэрэгтэй байна аханд үснэ минь. Чааш нь одоо яагаад вэ гэдэг дээр бас ярилцсан. Тэгээд ингэж явж байгаа. Тэгээд чааш амжилтанд хүрсэн. За тэгэнгүүтлээ дараагаар нь Паул Коринтод бас олон жилийн дараа хэдэн жилийн дараа ч юм уу 18 дараа бас нэг юм үйл явдал давхуцж байгаа. 18-ийн бас адилхан. Харин Силас Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж Есүс бол Христ мөн гэдгийг юдэчүүдэд гэрчилж байлаа. Хардаа юдэчүүдэд өөрийнхэндөө гэрчилж байлаа. Түүнийг эсэргүүцэж доромжлоход Паул хувцсаа сэгсрэн тэдэнд та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очино гэв. Тэр тэндээс явж синагогийн залгаа гэрн байдаг Бурханаас эмээгч за ингэж цааш явж байгаа. Тэгэхээр анзаарж байна уу? Эзний үгийг сонсохгүй, дургу, зүрхээ хатууруулж байгаа хүмүүсүүдэд бид сайн мэдээ тараахын төлөө үхэн хатан тэмцэх хэрэггүй гэдгийг хэлээд байгаа байхгүй да. Энийг ингэ судалж яхад энэ гарч ирж байна. Гэтэл эзний үг хэрэгтэй асар олон хүмүүс энэ дэлхий дээр байгаа шүү дээ. Та ер нь ингэ анзаарах юм бол нэг маш чухал нэг үнэн байгаа. Одоо энэ доор байна. Бүгдээр харъя. Зарим сайн мэдээ тараалт энэ маш чухал үнэн шүү. Зарим сайн мэдээ тараалт ямар ч үр дүнгүй байх бүрэн боломжтой. Тэр байтугай зарим сайн мэдээ тараалт бүр аюултай үр дагаварч бий болох боломжтой. Эсвэл нөгөө хүнээ бурхан дээр очиход нь бүрч бид гай болох магадaltaй тийм тохиолдол бас байгаад байгаа байхгүй. За бүгдээрээ харъя. Энд нэг хоёр нарийн маш чухал байгаа. Бүгдээрээ залбирсан сэтгэлтэйгээр те
сонсох хэрэгтэй. Би бас зөв тайлбарлахын төлөө буруу тайлбарлал бол бас бас буруу ойлголт гарах боломжтой. Тэгэхээр энийг яг би өөрөөс гарсан гэхээс илүүгээр тэр за энэ би хинээс нь сонслоо. Chuck Smith биш өөр нэг хүн байсан. Тий бас нэрийг мартчихжээ. Calvary ямар church үлээ тийм church-ийн нэг пастор байгаа. Тэгэхээр ингэж юм. Гол нь Библиэлд байгаа учраас энэ сүнсэнд минь нийцээд Библийн ишлэлтэй нийцж байгаа учраас ярьж байгаа шүү. Энэ жишээнүүдтэй. Тэгэхээр ингэж байгаа. Нэг ийм ойлголт байдаг штэ. Одоо энэ Исая 55-ын 10 дээр байгаа байхгүй юу? Ямар үг вэ гэхээр эзний үг бороо дээрээс буугаад газрыг услаад үр чимээ өгөөд өгөхгүйгээр хизээч буцдаггүй шиг эзний үг хэлэгдсэн бол хизээч үр дүнгүй буцахгүй гэдэг ийм хэллэг байдаг шүү дээ. Одоо энэ Исая 55-ын 10-аас 11 юм байна л да. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газраас зухын ургуулж тариачинд үрийг идэгчдэд далахыг өгөгч газрыг усалтлаа буцдаггүйтэй адил амнаас минь гарсан миний үг над руу хоосон буцаж ирэхгүй. Харин юу хүсснийг минь хэрэгжүүлж юунд илгээсний минь гүйцэлдүүлнэ гэдэг. Иймэрхүү санаа ер нь байгаа. Тэгэхээр энийг яагаад иш татж байгаа вэ гэхээр бид зөвч вэ, бурууч вэ, ямар ч хүн бай, гахаач вэ, нохооч вэ, зүрх сэтгэлэндээ эзний хүсэлсэн хүмүүс ч вэ, гэмтэн ч вэ, ямар ч хүмүүст бид сайн мэдээ тараагаад байх нь л маш чухлаа гэдэг санаа байгаа шүү дээ. Энэ бол ерөнхийдөө бол үнэн. Бүх хүмүүсийг эзэн хайрлаж байгаа. Гэхдээ энэ дунд нэг юм маш нарийн юм яриад байгаа байхгүй юу? Юу гэхээр сайн мэдээ тарааж байх үедээ бид ялгаж салах нэг тийм давхар биднэрт чадвар хэрэгтэй гэж яриад байгаа юм. Та энэ харж байгаарай. Херод дээр, фарисеучуд дээр, Паул эдгээр та түрүүн Паулыг сонсоо өстэй. Паул шууд юдэчүүдийг та нараас явлаа. Харийнх руу явлаа гэж хэлсэн үү? Ерөөс ярилцч үзээч хүмүүртлээ үгүй шүү дээ. Наан дандаа тэд эхлээд одоо бүр энэ дээр хардаа Үйлс 13-ыг та эхнээс нь унших юм бол Паулын сайн мэдээ үнэн гайхалтай бест сайн мэдээ байгаа даа байхгүй. Бүр ингээд яг бүр энэ Израиль үндэстнийх нь үүслээс эхлээд Авраамаас эхлээд Египтэд байсан 450 орчим жилийн дараа хэрхэн амлагдсан газар руу орсон. Тэгээ шүүгчдийн үе байсан анхны хаан, дараагийн хоёр дахь хаан яагаад бий болсон? Тэндээс хоёр дахь хаанаас Есүс амлагдсан. Тэгээд Есүс чи өөрөө энэ бидний тунгалж байгаа энэ Есүс боловч юдэчүүд нь өөрсдөө таниагүйгээсээ болж түүнийг алсан хийсэн гэдэг ерөөсөө сайн мэдээг гайхалтай түүхийг барь цогцоор нь өөрсдийнх нь хэлээр ярьсан ч гэсэн яасан гэж тэд нөгөө ноход гахааны үйлдэлээ илэрхийлсэн. Түүнийг эсэргүүцсэн доромжилсан байхгүй. Тэр хариу үйлдэлийг нь анзаарсны дараа ялгаж салгаад Паул ариун юмаа сувдаа үргэлжлүүлэн өгөхөөс хамгаалаад харийнхан руу явсан байгаа байхгүй. Энэ процессыг бид маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр бид сайн мэдээ тараахтаа сайн мэдээ анх ингэж тараахтаа бол бүх үндэстэн бүх нүгэлтнүүдэд бүх хүмүүст гэдэг санаагаараа тараа штэ. Тэгээд тараах одоо энэ дээр хэрэгжүүлэлт рүү орё бүгдээрээ. Тэгэхээр тараах явцдаа одоо энэ сайн мэдээ тарааж гэрчилж байхдаа тэднийг ялгаж салгаж таньж сурах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Сайн мэдээ тарааж байхдаа одоо би ингээ сайн мэдээ тараахад тэдний хариу үйлдэл тэдний зүрх хэр хатуу байна. Намайг сонсох хүсэхгүй байна. Бүр намайг ингэж гол зорилго нь сонсох биш зүгээр л ерөөсөө Есүсийг л дарж ивэл Христ итгэгчдийг энэ гаж урсгалыг гаж шашныг Монголын биш шашныг л устгаж ивэл болоо гэсэн сэтгэлээр атак хийж биднэр лөө хавчих гэж доромжиж гарах гэж оролдож байна. Эсвэл ерөөсөө сонсохгүй доог дохгүй хийж гинэ. Эсвэл ерөөсөө юу ч сонсож байгаа тоож байгаа шинж байхгүй байна гэдгээс хамаарч бид сайн мэдээгээ үргэлжлүүлэх үү нарийн нандин сувд үннүүдийг ярих уу үгүй юу гэдгээ шийдэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Та ярьлаа гэж бодъё. Та маш их бид нар бүгдээрээ хайрыг илэрхийлж ярьлаа. Тэгвэл ямар ч үр дүнгүй байгаа байхгүй. Ямар ч үр дүнгүй. Тэгээ бид хүчилж болохгүй шүү дээ. Тийм учраас зүрхээ хаасан эсхийг нь бид сайн мэдээ тарааж явахдаа анхаарах хэрэгтэй гэж байгаа. Энэ дээр нөгөө зөв шүүлт буюу ялгаж салах ухаан ч орж ирж байгаа. Тэгээ харангуут тэд огт хүлээж авахааргүй байвал хэлсэн бүгдийг минь доромжилж дохуурхаж байвал бид эхлээд өөрсдөө үнэн зөв сайн мэдээ тараа штэ. Тэг яг зөв одоо ариун сүнсний тэр удирдлагаар тэгэхэд ийм зүйл хийгдэж ивэл гэсэн санаа шүү. Тэг Есүсийн эсрэг хорон муу зүйлс ярьсаар л байвал бид түүнийг хайртай бурхан танд хайртай гэдгийг нь ойлгууллаа. Намайг яаж хайрласныг нь бид гэрчилж ярьлаа. Энэ бүгдийг ярьсан ч гэсэн тэд доромжилсоор л байвал тухуурхсаар л байвал огт хүлээж авахгүй бидний эсрэг муу зүйл ярьсаар л байвал бас бурхан тэгэх юм бол яадаг вэ гэхээр энэ үед бурхан биднийг мэтгэлцэж
маргаасаа гэж хүсдэггүй гинэ. Маргаасаа хүсдэггүй. Тэгэл бид тухайн сэдвээ эсвэл тухайн уулзалтаа зогсоох хэрэгтэй. Тэнд хайрын цаг, хайрын хүч барснаас өөр самаарчууд шиг, татвар хураагч нар шиг, гэмтэн хүмүүс шиг асар олон гэмтээ хэрэгтэй хүмүүс нь байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний гэр бүлд ч гэсэн, эргэн тойрны найз нөхдөд ч гэсэн сайн мэдээ яриад байхад ерөөсө тоодгүй хүмүүс байвал яах хэрэгтэй гэж ярьж байгаа гэхэлэр тэнд битгий цагаа бар гэсэн санаа. Гэхдээ бүр ингэж хай гэсэн үг биш шүү дээ. Тэр сайн мэдээ тараахыг хүсэж байгаа цагаа зориулалтаа олж мэдсэн юм а яг хэрэгтэй хүмүүст нь хар мянгаараа байгаад байгаа байхгүй энэ дэлхийн ертөнцид дээр. Гэтэл бид тэр хувийнхаа тэрний хүсэл чинь зөв шүү дээ. Найз нөхдөд авармаар байна. Тэ хайртай хүмүүсээ авармаар байна. Гэхдээ бид хит ингэх юм бол харин ч бүр үр дүн маань аюулт буруугаар эргэж харж гин үү. Матай 7-гийн 6-ыг харъя л да. Тэгвэл тэд түүнийг хөл дороо гიშгнэ. Яагаад тэгэхээр зүрх нь хатуу байна. Бид хичнээн яагаад чадахгүй. Тэгээ сүулдэ яана гэж эргэж хараад бид нарыг хэсэглэн тастаж хайна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүр ийм аюултай бид өөрсдөө ч хохирох аюултай тийм хүмүүс байгаад байна. Энэ дэлхийн ертөнцийн дээр. Тийм учраас тэдгэр хүмүүсийг бид гаднаас нь мэдэх боломжгүй учраас сайн мэдээ тараах гад гайхалтай ойлгож ухаарсан юм хуваалцах нь хүн болгонтой хуваалцна. Гэхдээ тэгэж явхдаа нөгөө хүнээс түрүүний ярьсан тэр нохоо гахаа гэдг нь илрээд эхлэх үед бид ариун юмаа хамгаалах хэрэгтэй. Ямар ч үр дүнгүй тэнд сувдаа ариун юмаа шороо мороонд хутгалдаж тэг хэрэггүй үстэй. Тэгээд бид өөрсдөө ч гэсэн хохирох гээд байгаа байхгүй. Бид нэр зүрх сэтгэлээрээ бид хохирно. Магадгүй биднийг хавчна. Тэгээ хавчлаг гэдэг зүйлс ийм бас мунхаг байдлаас бий болдог гэсэн санаа яриад байгаа шүү. Харин ингэж ярих үедээ ярьж их үедээ бид нар мэдэхгүй шүү дээ. Хин гахаа, хин нохоо, хин нь одоо тэр яг бурхныг хүсэлж байгаа тэр гимтээ яг хэрэгтэй тэр өвчтөе хүн гэдгийг нь бид нар мэдэхгүй учраас ярьж их үед ингээд түрүүний хүмүүс гарч ирлээ. Харин ярьж их үед хэрв зүрх сэтгэл нь нээлттэй хүмүүс бол яана вэ гэхээр асуулт тавьж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэр хүний ярьж байгаагаар бол асуулт тавьж эхэлнэ. Мэдхийг хүсэж байгаа тэр өлсгөлн цангаа байдал нь илэрч эхэлнэ гэж байгаа. Гаднах байдал ерөөс хамаагүй шүү. Хэн байх нь хамаагүй. Бид бүх хүмүүст сайн мэдээ тараах хэрэгтэй. Ижил хүүстэн бай, гаж урсгалын хүмүүс бай, гаж шашны хүмүүс бай, бурхангүй үзэлтэн бай, хамаахгүй. Амьд л байгаа бол хүн болгонд бид тараах нь үүрэгтэй. Харин энэ дунд аюултай, шаардлагагүй, ямар ч үр дүнгүй биднэрт эргээд гай болохоор нөгөө хүндээч магадгүй гай болохоор бид магадгүй хүчилснээсээ болж нөгөө хүнийг улам хатууруулах магадaltaй байхгүй. Тийм учраас бид энэ дээр мэрэгүү ухаантай. Тэгэхээр яг зүрх сэтгэл нээлттэй хүмүүс нь яадаг вэ гэхээр асуулт тавьж эхэлнэ гэж байгаа. Тэр үед нь зүрх сэтгэлээ нээгээд эхлэх үед нь яах вэ гэхлээр нэгдвэл бид үргэлжлүүлэн нөгөө нэг гайхалтай сувдаа ариун юмсаа ярьж эхэлнэ. Тэдгээр нь юу юм? Бурхны үннүүд байж байна те. Сүнслэг эрдэнэсүүд байна. Тэгээ хайрын илэрхийллүүд, гой илэрхийллүүд байна. Гой жишээнүүд байна. Амлалтын үгс байж болно. Тэгээд зарим хүмүүстэй нэгж байгаа юм бүр хатуу үннийг ч гэсэн хэлэх тийм тохиолдол бугаасаа байгаа гэж байгаа. Ариун сүнс энэ үед яагаа гэхээр тийм учраас хараа албан хүчээр биш. Эсвэл зүгээр нэг юм ажил алба үүрэг шиг биш. Харилцаан донд бид сайн мэдээ тарах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Амьтай, хувирдаг нөгөө хүн хин гэдгээс шалтгаалж ариун сүнсний тэр сайн мэдээний хэлбэрийг өөрчлөх тэр ариун сүнсний тэр удирдлагыг бид мэдрэхийн тулд харилцаан дундаас нөгөө хүнийгээ бид ялгаж салгана харна. Нохоо мөн үү гахаа юу эсвэл яг өвчтөе эмч хүний тусламж хэрэгтэй өвчтөн үү бурхан Есүс хэрэгтэй нүгэлтэн үү гэдгийг бид таньж ялгана. Зүрх сэтгэл нь хатуу байна уу нээлттэй байна уу гэдгээс. Нээлттэй байгаад ирэх үед бид сайн мэдээг энэ эрдэнэсээ сувдаа үргэлжлүүлэн ярина. Гэхдээ ямар аргаар гэдэг дээр хүртэл ариун сүнс биднэрт дахиад ариун сүнсээ хүртэл сонсох нөгөө хүнийг таньж мэдэх ялгаж салгах юм хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхээр ийм төрлийн шүүлт, зөв шүүлт, ялгаж салгах ухаан ариун сүнсээр дамжуулан биднэрт байгаа байхгүй. Тэгэхээр зөв хэрэглэх хэрэгтэй гэсэн санаа. Тэгээ ариун юм гэдэг чинь ерөнхийдөө сүнслэг ойлголтууд, үннүүд, сайн мэдээ бас орж ирж байгаа. Тийм учраас сайн мэдээ тараах энэ үйлчлэл дунд тэр хүний ярьж байгаа юу вэ гэхээр түрүүний Исаядар байдагчлан те бүх сайн мэдээ хизээч одоо түрүүний бурхны хэлсэн үгийг л энэ дэр бид нар буруу илэрхийлдэг гинэ тэр хүний пастор ярьж байгаагаар бол би бас сүнсээрээ нэгдэж байгаа учраас танд хуваалцаж байгаа шүү дээ. Хэрвээ надад энэ пастор жоохон буруу ярьчлаа гэвэл би танд хуваалцахгүй шүү дээ. Тэгэхээр яг ариун сүнсээрээ нэгдсэн учраас би хуваалцаж байгаа шүү. Тэгэхээр зарим хүмүүс ингэж ярьдаг гинэ. Миний яаж ярих нь хамаагүй. Эсвэл би хизээ тохирсон цаг маг юус хамаахгүй. Би ингээл тэр хүнд аваачаал ямар ч хүнд хамаагүй ингээл сайн мэдээ сүнсний тэр гайхалтай зүйлсийг яриад байх хэрэгтэй.
Тэгээд эзнээс энийг болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр эзний үг бороо дээрээс тэмдгээс доошоо буугаад газрыг тэ норгоо тэгээд үр шимээ өгөө дээшээгээ тариачиндаа болон идэгч нар далах тэ тариа болж ургуулхаас нааш бороо хизээч хоосон буцдаггүй гэдэгтэй адилхан бурхны үг хизээч үр дүнгөө буцахгүй гэдгийг ингэж тэд нар тайлбарладаг гинэ. Энийг тэр хүн юу гэж тайлбарлаж байгаа гэхээр буруу бид нар яагаад байна гинэ. Буруу илэрхийлж байна. Яагаад вэ гэхээр яг Исаяагаа харах юм бол энд харда бурхны үг байгаад байгаа байхгүй юу? Амнаас минь гэд минийх байгааз бурхных амнаас минь гэж бурхан хэлж байгаа. Исаяагаар дамжуулж. Миний амнаас миний үг над руу хоосон буцаж ирэхгүй харин юу хүсснийг минь хэрэгжүүлж юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ. Бурхны мэрэгэн ухаан, бурхны ялгаж салах ухаан, бурхны ариун сүнстэй хамтрах тэр хамтрагчдын харилцаан дунд сайн мэдээ тараагдах юм бол дандаа амжилттай гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Уг нь бол гэтэл хүмүүс яагаад вэ нөхөр ялгаж салгах ухаан нөгөө нэг нохоо гахаа гэдэг аюул байгаа гэдгийг ойлгохгүйгээсээ болж бид зүгээр л ерөөсө бурхны үг нь л цацагдчихвол хүнд байх нь хамаагүй, ямар хүнд байх нь хамаагүй, үргэлж тэр хүн сонссон цагт тэр хүн шууд хизээ нэгэн цагт авралт хүрнэ гэдэг ойлголт үгүй гэж хэлээд байгаа байхгүй. Яг ариун сүнсний ялгаж салах ухаан дотор гэж байгаа. Тэгээ бүгдээр 13-ын Матай 13-ын 4-ийг харъя л да. Энд маш чухал бас нэг ойлголт байгаа. Матай 13-ын 4-ийг тариачин сайн хөрсний талаар дөрвөн хөрсний тийм сургаал зөвлөл байгаа шүү дээ. Тэгэхээр та энэ дээр бодоорой. Тариачин гэдэг нь бид нар шүү. Сайн мэдээ тараагчид. За бодоорой. Харин бурхны үр нь болохоор бурхны үг шүү. Тэгэхээр бурхан хаана байна? Тэр үрийг бий болгосон яг далд хэлбэрдээ байгааз нууцаар оршигч тариачин бурхан биш шүү. Энэ тариачин бол бид нар шүү. Тэгээ та бодоорой. Тэгээд ингээ харах юм бол эхлээд яаж байгаа вэ гэхээр яг өнөөдрийн нохоо гахаатай холбоотой энэ яг хэсэг дээр болохоор Матай 13-ын 4 нь байгаа байхгүй юу? Одоо 4-ийг нь бүгдээр уншия. Түүнийг үр цацхад. За одоо биднийг гэсэн үг шүү. Ялгаж салах ухааныг бодохгүй зүгээр л бид сайн мэдээ хинт чамаагүй, ямар ч үед чамаагүй, ямар ч аргаар хамаагүй догтсон нэг те сайн мэдээ бол инээ гэж чэдэлцэх юм ингээл ярьдаг нэг иймэрхүү байдлаар бид ярихдаа тэнд ариун сүнсний амьтай сайн мэдээ харилцаан донд мэрэгүү ухаан нөгөө хүнээ ялгаж салах ийм харилцаан донд амьтай сайн мэдээ биш зүгээр л ингээл одоо тарааж байгаа нэг хэлбэр нэнд ярьж шүү. Түүнийг үр цацхад зарим нь зам хаваар унлаа. Шууд ирээд идчихжээ гэж юм. За энэ ишлэгийг бүгдээр харъя. Энд хардаа дөрвөн төрлийн хөрсөнд бурхны үгийг буюу сайн мэдээг тарьж байгаа тариачин ярьж штэ. За тариачны сэтэл бол амар гоё байгаа угаасаа. Юу вэ гэхээр бүх хүмүүст, бүх газарт би энэ үрийг тарьж, үр тариа болгож, ургацыг хураагаад тэгээд эзэнд нь аваач өгөө, хүмүүсийг аварья гэсэн сэтгэлээр бүгдэд тарааж байгаа. Ямар ч хамаагүй аргаар ингээд. За энэ дунд яаж ийм нөхөрөө нэг зүйлийг тариачин орхичод байгаа байхгүй мартцсан мэрэгүү ухаан өнөөдөр хэлэх гээд байгаа. Ялгаж салах мэрэгүү ухаан, таньж мэдэх мэрэгүү ухаан, хөрсөө судлах мэрэгүү ухаан байхгүйгээсээ болоод. Тэгэнгүүтлээ зүгээр ингээл дуугаа аялал магтан дуугаа дуулаад ч юм уу одоо юу гэдэг нь те цацж байгаа байхгүй хөрслүүгөөч харахгүй. Тэгэл тэр магадгүй дотроо бурхны үг хизээж хоосон буцахгүй, тариа хизээж үр дүнгүй байхгүй гэж цацж байна. Гэтэл энэ дунд ямар үнэн тариач ойлгоогүй мунхаг тариачны хэлж ийнэ гэхээр цацхтаа тэр цацагдж байгаа хэсэг нь за эхнийх нь юу байлаа? Зам. Дагтарчсан байн хүн явдаг. Дагтарчсан зам дээр цацж байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй. Ялгаж салах нөгөө нохоо гахаагаа ойлгоогүй. Нөгөө хүнийг мэдээгүй. Мэрэгүү ухаан ялгаж салах ариун сүнстэй хамтрах тэр хамтралын юм юусаа мэдэхгүй цацлаа. Тэгэнгүүт нь яасан бэ гэхээр ойлгомжтой шүү. Шуу ирээл шуу бол сатан штэ. Дараа нь Иесус тайлбарлаж байгаа. Адгийн муу ёрын сүнс. Тэгэл бурхны үр буюу тэр сайн мэдээг нь аваад явчихж байгаа. Тэгээ дараагаар нь яаж байгаа вэ? Хаамаагүй зүгээр ингээл станаар үүргээ биелүүлээл сайн мэдээ сайхан сэтгэлээр тариачин цацчихин. За хоёр дахь нь хаана байгаа вэ? Чулуурхаг хөрсөн дунд. Тэгсэн чинь чулуу чи ингээ ихэнхдээ чулуу жоохон хөрс байгаа ч гэсэн ихэнхдээ чулуу учраас хөрс нь гүйхэн учраас жоохон ингээ соёолсон чинь дараагаар нь ингээл элдв янзын тэ нөгөө юу гэдэг вүлээ нар мар гараал нар маранда хатаал бас байхгүй болчихж байгаа. Тэгэхээр дахиад ялгаж салгаж бид чадаагүйгээр сайн мэдээ тараачж байгаа. Нөгөө хүнтэй харилцаагүй, нөгөө хүний асуудлыг нь ойлгохгүйгээр тарааж ийн гэсэн үг шүү дээ. За дараачих нь юу вэ гэхээр зүгээр хогийн уурмал. Тэр үнэр мөнрийг ч мэдрээгүй гэсэн үг шүү дээ. Тийм мунхаг талын сайн мэдээ тараагч ярьж ийн гэсэн үг шүү дээ. Надад тэгж буугаад байгаа. Тэгэл хогийн уурмал цацж байгаа ч мэдэхгүй ингээ сайн мэдээ бурхны үнэтэй ариун юм совдыг цацж ийн. Заавал бурхан яана
хүн болгоныг аврах хайр нь байгаа юм чинь хизээч бурхны үг хоосон буцахгүй юм чинь үр шимээ заавал өгнө гэж хараалаа. Тэгэл хаяал явдаг. Гэтэл цаана яасан гэхээр хогийн уран бол дунд яасан чинь хогийн уран бол нь ургаад нөгөө нэг соёолох гэдэг юм чинь бариад идчихэж байгаа байхгүй. Гэтэл энэ тардаа бид мэрэгүү ухаан бурхан хилээд байгаа сте ариун имийг ногтод бүү өгөө. Тэ тэр гайхалтай үр хогийн урган бол алдагдчихээн. Нар салхинд гандаад алга болчлоо. Шууд буюу сатаанд идүүлчлээ. Тэр цаана юу яриад байна нөхөр зориулалт ярьж шít. Цаг ярьж шít. Цаг зориулалт тэр боломжуудыг бид өөр зүйл зарцуулаад байгаа сте. Цаг хугацаа яваал байгаа шít. Гэтэл бид нөгөө хүнийгээ хөрсөө бид ялгаж салгаж чадсан болвол яана гэж тариачин яг сүүлчийн тохиолдол шиг энэ дөрвөн тариачин ярьж байгаа болов тариачны дөрвөн үйлдэл лөө. За аль нь ч гэсэн ялгаа байхгүй. Хамгийн сүүлийнх нь тохиолдол нь хамгийн бэст гэсэн үг. Сайн хөрсөнд энэ тохиолдлоор эсвэл санаатаагаар байхгүй. Бидний хэлэх гээд байгаа бурхны хэлэх гээд байгаа санаа бол санаатаагаар байх ёстой гэдэг байгаа байхгүй. Нохоо гахаа гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Тэгжиж бид нар яг зөв гэмтэнд нь өвчтөе хүнд нь бид сайн мэдээ тараах хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар ч ашигтай, хаанчлалт ч ашигтай, тухайн үрэндээ ч ашигтай. Хэрүү ямар ч хэрэггүй хүн тараах юм бол хинт ч ашиггүй шүү дээ. Хинт ч ашиггүй. Нөгөө хүнд ч хэрэггүй гайвалж байгаа юм. Дахиад уурыг хөдөлгөөл бид нарт ч ашиггүй, бурхан ч ашиггүй. Харин хохиролтой байхгүй. Тэр цаг үргэлдээд дээ шүү дээ. Тэр үед өөр хүн тараасан бол яах вэ? Тэгэхээр бид мэрэгүү ухаантай сайн мэд тараах хэрэгтэй. Тэгээ дөрөв дэх тохиолдол нь яаж байгаа вэ? Сайн хөрс. Тэгэхээр энд чинь бид нар хараа нөгөө хүнээ яг түрүүний ярьж байгаа энэ самаар завхай татвар хураагч гэх мэтчлэн бид яг хэрэгтэй өлсөн сангасан сүнсээрээ өлсөн сайн мэдээ хэрэгтэй хүмүүсүүд дээр л бид буюу сайн хөрс гэсэн үг шүү дээ. Бид сайн мэдээ тараах хэрэгтэй гэдгийг л бурхан яриад байгаа байхгүй байнга. Тийм учраас та анзаарах юм бол Есүс дандаа тийм Галил аймгаар явсан байгаа. Та анзаарах юм бол дандаа хойд аймгаар Самар Галил хойгор. Яагаад вэ гэхээр урд Юдэ хэсгээр Израилийн газар нутгийн Юдэ хэсгээр ямар хүмүүс байгаа гэж дандаа мэдлэгтэнгүүд, дандаа Юдэ шашинда улаан зүтгэлтэнгүүд байгаа даа байхгүй. Тэд нар бүгд өөрсдөд нь те өөрсдийнх нь хууль нь өөрсдөд нь хангалттай гэсэн байдалтай. Өөр зүрх сэтгэлийг нь өөр зүйл дүүргэцэн. Одоо түрүүний яриад байгаа хогийн ургам бол те чулуу эсвэл тэр шуу муу ингээд бүх асуудалтай. Гэтэл сайн хөрс хаанд байсан бэ гэхээр Есүсийн хувьд хойд хэсэгт байсан байгаа байхгүй Галил аймагт. Дараагаар нь чуулганы хувьд аль хэсэг болж таарлаа? Харь газар нутаг. Иерусалимаас гараад. Тэгтээ дандаа ном журмаараа тэр шууд автоматаа тэгээгүй байхгүй. Яг шудраг ёсны дагуу яасан бэ гэхээр нөгөө ялгаж салах ухааныхаа дагуу явсан. Та Үүс 1:16 17 дээр байгаа бол юу лээ? Тэр хавцаал байгаа. Би гол нь хэлэх гээд байгаа санаа нь сайн мэдээ эхлээд Юдэ Самар Иерусалим Юдэ Самар тэгээ Галич лөө тэгээ сүүлдээ ингээд тэгээ дэлхийн хязгаар хүртэл дарахваа гэсэн санаа дарах зорилготой ингэж явдаг сайн мэдээний тогтолцоо гэж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр эхлээд шууд энэ хөрс бол Иерусалимийн хөрс бол асуудалтай. Эднэр бол нохоо гахаа гэж бодоод фарисеучуудыг тэгж бодоод тэнд яриаггүй биш ярьсан байгаа даа зү. Тэгэхээр чи ялгах салах ухаан тэд үнэхээр нохоо гахаа юу гэдгийг үнэхээр тэр хөрс чулуурхах хөрс үү үнэхээр тэр зам уу үнэхээр тэр хогийн ургам болов гэдгийг дандаа боломж өгж байгаа байхгүй. Энэ биднэрт ямар хэрэгжүүлэлтээр бууж байгаа гэхээр хүн болгон сайн мэдээ тараана. Гэхдээ сайн мэдээ тараах явцдаа бид ялгаж салгаж сонсож харилцана гэсэн. Тэгээд энэ хүн үнэхээр авахгүй хүн байвал бид тэнд хайрын цаг үрэх хэрэггүй. Тэгээд ямар нэгэн байдлаар ариун сүнсний тэр нэг нөгөө хүнийг бүр хатуур болчихгоо шиг ингээд тэр цагийг цогсоосон дээрээ гэсэн санаа надад буусан. Тэгэхээр өнөөдөр ярьж байгаа зүйл ерөнхийдөө энэ. За би орхигдуулсан зүйл байна уу? Тэгж байгаа энэ рүү орох гэдэг юм л та. Тэгээд дуусгах бүгдээрээ. Тэрнээс наан орхигдуулсан зүйл гэвэл тийм муу ур дагавартай бүр биднэр лөө эргээ дайрах аюултай сайн мэдээний үйлчлэл тэр үр жимсэндээ үрэндээ бүр гайвуулах аюултай учраас бид мэрэгүү ухаантай ялгаж салгаж сайн мэдээ тараах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр сайн мэдээ бүх хүмүүс тараагдах нь бурхны хүслээ. Тийм учраас та одоо ингэ бодох юм бол та боддоо Есүс ч гэсэн цаг нь болоогүй үед бол аюулаас цухтаагаад явж исэн. Цухтааж байгаа юм шиг хэлбэрээр та санаж байгаа зү. Цаг нь болоогүй. Паул ч гэсэн цаг нь болоогүй үедээ үргэлж аюулаас цухтааж байгаа. Яагаад? Боломж ирээд шүү дээ. Хүн бол тэнд дахиад нөгөө нохоо гахаа гэдгийг нь ойлгочоод тэндээс холдоод байгаа зү. Тэр ариун юмаа хамгаалаад байгаа байхгүй.
ариун юмсыг сүнслэг ариун юмыг сувдыг тэр нохоо гахаанд өгөхөөс хамгаалж байгаа хиний төлөө өөрийнхөө амийн төлөө юм үгүй шүү дээ. Бүгд амиа өгөөд дууссан шүү дээ. Паул ч амиа өгсөн, толгоогоо завчуулсан, түүхэндээ бол 12 элчнэр бүгд өгсөн, Есүс ч гэсэн өгсөн. Тэгэхээр тэд амиа харилж байгаа юм биш. Юуг харилж байгаа юм? Үрээ харилаад байгаа байхгүй юу? Тэр сайн мэдээний амийн үхсийг амьд байх юм бол тэр амьд байх хугацаанд олон хүмүүс хэрэгтэй хүмүүст нь өхийг хүсэж байгаа учраас тэд аюулаас зүхтааж байгаа. Хоёрдугаарт энэ үнэн байгаа байхгүй юу? Эргэж хараад та нарыг хэсэглэн дастчихна гэдэг энэ үнэн сүнслэг ертөнцид байна. Тийм учраас нохоо хаг эртхэн шиг олж илрүүлээд тэднээс хол явсан дээр байхгүй. Яагаад энэ цухтаагаад айгаад байгаа юм уу? Эсвэл бурхан тэр нохоо хаханд хайргүй юм уу? Хайртай л да. Гэхдээ тэднэрт ярьлаагээд хайрыг тэр хизээч авахгүй хүмүүс байхгүй да. Тийм учраас Есүс хизээ Херодод бурхан хайртай байсан уу? Хайртай шүү дээ. Тэгээ яагаад Есүс баахан асуултанд юу ч хариулаагүй түрүүний жишээн дээр дув дугаа байсан юм. Нөгөө нэг ганц сайн мэдээний төлөө гайхамшигаа үлдээд Херодын сүнсийг аварж яагаад болоогүй. Тэгэх юм бол Херод хаан итгэж юм бол Галил тэр даяараа нөгөө Ромын Константин хаан шиг гайхалтай юм болох байсан гэж үү? Болох байсан биш үү? Үгүй байхгүй. Херод ч Айлизинэ нохоо гахааных нэг нь байхгүй. Тэрийг Есүс мэдсэн учраас тэр үрийг тэнд яах юм бол гай болно. Тэгээд хайрын үр. Тэгээ угаасаа энэ Есүсийн ярьсан жишээ чинь тэр байхгүй. Биднэрт илэрхийлж байгаа. Энэ үнэн ертөнцид байгаа шүү. Бүх хүмүүс аврагдах боломжгүй. Тийм учраас сайн мэдээ тараахаас өмнө бид ингэдэг штеп. Эсвэл сайн мэдээний үйлчлэл чуулган тарихаас өмнө бид сүнслэг тэр хөрснийхэн сүнслэг тэр байдлын төлөө бид залбирдаг те. Эхэлж сүнслэг байдлаар тэнд тэнгэр ирч нар ч юм уу тэнд эзэн ажиллаа хийж тэр хатуу байдлын нохоо хаа нарынхын зүрхийг нь зөөллөөд нохоо хаа биш гэмтнүүд өвчтнүүд гэдгээ ойлгож ухаарад ингэж байгаасай тэнд амьдралын ямар юм болдгийг сүнслэг. Тэгэхээр тэр хөрсөн дээр нь хөрсөн байгаасаа нэгдүгээрт хоёрдугаарт тэр хөрсөн байхгүй ч гэсэн байгаа хөрсийг нь бид зөв олж очиод сайн мэдээ тараах чуулганаа тарихыг хүсэх үүднээс бид наана сүнслэг тэр бэлтгэлийг хийдэг штеп. Тэгэхээр ийм бас чухал зүйл байгаад байгаа юм. Тэгэхээр бид бурхны хайрыг илэрхийлэх нь зөвөө. Сайн мэдээний хувьд маш зөв. Гэхдээ аюултай бас зүйлс байна. Энийг ойлгох хэрэгтэй. Ноход гахаа нарт сувдыг ариун имийг өгөх юм бол нэгдүгээр тэр ариун им чинь шал хэрэггүй үрэгдээ тэр гахааны шавард нь нохооны хөл доор нь ингээд ариун им чи ариун юу гэдэг юм бүр ингээд ямар ч хэрэггүй тэр боломж ярьж байгаа шүү дээ. Тэр боломж тэр зүйлс байхгүй болоо дуусна. Тэгээд зогсохгүй эргээд биднэр лөө дайрна. Бид нарыг тастан айн хийж байгаа шүү дээ. Ийм аюултай байгаа учраас нөгөө нэг мэрэгэн ухаан ариун сүнсний нүдийг тослох тос гэдэг байгаа мэрэгэн ухаан чинь бид нарт маш хэрэгтэй. Баян ариун сүнснийхээ хүчээр явахгүй. За ингээд ерөнхийдөө сүүлийнх нь хэсэг байна. Энд дээр би нэг юм асуулт тавьсан юм. Энэ асуултыг та ингээд бодоорой зүгээр. Өнөөдөр энэ нохоо хэн нохоо вэ? Хэн гахаа вэ гэдэг итгэгч нарт хамаатай юу гэдэг асуулт. Итгэгч бидний дотор нохоо гахаа нар байх боломжтой юу гэдэг асуулт угаасаа биднэрт төрж байгаа шүү дээ. Бага. Энийг өнөөдөр энэ чимээгөө цагийн өнөөдөр энэ хэсгийг таарахаас өмнө бол би энэ хэсгийг бодохдоо хамаатай гэдгээр үргэлж бодож явсан. Одоо ч гэсэн би зарчим нь тэр цаана байгаа тэр сүнслэг тэр одоо юу гэдэг юм дээ. За та зөв ойлгоорой. Аюулын нэг тийм зарчим нь байгаад байгаа байхгүй юу? Би өөрийнхөө одоо энийг бол би өөрийнхөө зүгээс одоо энэ үндсэн суур ойлголтын дээрээ тулгуурлаж бас амьдрал дээрээ мэдэрсэн зүйлсүүдээрээ би товчхон хуваалцахыг хүсэж байна. Юу гэхээр яг итгэгчид бид нар бол бурхны хүүгүүд охтууд болцсон шүү дээ. Тэ. Нохоо хаан нар бол биш. Гэхдээ бид өөрчлөгдөж яваа нэгдүгээрт. Тэгээ бид балчир байгаа. Бидэнд төлөвшөлт хэрэгтэй. Тэгээ бид нар хуучин тэр махбодийн хүсэл тэр хуучин хүний тэр оюун бодлын тогтолцооноос салж яваа. Салах ёстой. Тийм бидний үүрэг, бидний дуудлага тийм хийх ёстой зүйл байгаа. Тэрнийхээ төлөө явж байгаа хүмүүс хэд вэ гэдэг асуулт. Явах ёстой гэдгээ ч мдээгүй хүмүүс бас байгаад байгаа байхгүй юу? Итгэлийн амьдрал. Тийм учраас зүгээр ингээл урсгалаараа явж байгаа юм шиг ийм аюулууд байгаа. Энэ саанан сатаны энэ одоо иймтэй зүрх сэтгэлийг хатууруулж байгаа ийм зүйлс итгэгчд бидний дунд тодорхой хэмжээнд байх боломжтой гэж хараад байгаа юм. Тэгэнгүүтлээ нөгөө ариун юм гэдэг чинь бас нэг өөр хэлбэрээр бас байгаад байгаа юм шиг надад мэдрэгдэж байгаа. Таны хувьд өөр ээж болно шүү. Та санал нийлэхгүй байж болно. Тэр нь юу гэхээр заримдаа миний амьдралд ийм зүйл мэдрэгддэг байсан. Заримдаа гэхээс илүүгээр ер нь нэлээд хувьтай мэдрэгддэг байсан. Юу вэ гэхээр зарим үед ингээд
сүнслэг ойлгож ухаарсан нэг гоё зүйлийг те. Магадгүй би сайн илэрхийлж чаддгүй байсан байж магадгүй. Гэхдээ цаа сэдлийн би яриад шүү. Гайхалтай нэг зүйлийг чуулган дээрээ ч юм уу эсвэл бол гадуур хинэгэнтэй уулзахт ч юм уу ер нь ингээл итгэлийн амьдралдаа ингээм амьдарч яхад сүнслэг ямар нэгэн зүйлийг ингээд ярих үед тухайн итгэгч гэдэг нэр зүйлсэн итгэгчд маань дунд нь ямар хүмүүс байгаад байгаа гэхээр тэр нарийн нандин гоё үн цэнүүдийг үн цэн гэж харахгүй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэрнээс тийм үед яаж ийнэ гэхээр би тэрийг ярих үед надаас би амар нарийн нандин ариун гоё зүйлээ би ингээд сувд найзаа би ийм гоё зүйл оллоо ахаа их чи одоо дүүмэн ч гэдэг юм уу ийм гоё юм байна ямар гоё юм бэ те ч юм уу ингээд яриад ингэх үед нөгөө хүнд ямар ч тийм сонирхолгүй байгаад байгаа байхгүй. Сонирхолгүй эсвэл ерөөсөө ойлгохгүй угаасаа л тийм штэ ч гэдэг юм уу те тэдний ариун нандин үн цэнийг ерөөсөө харж чадахгүй хүмүүс байгаад байгаа. Бид нар ч гэсэн би ч гэсэн тийм үе байсан байх би санахгүй. Тэгэхээр тийм үе байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм үеийг итгэгч нарын тийм нохоо хааныхаа хэлбэрт одоо юу гэдэг тийм хэлбэрт заримдаа ордог гэж ярих юм уу эсвэл тийм хэлбрээсээ салж яваа гэж ярих юм уу мэдэхгүй та хоёр нь ингээд ийм зүйлийг мэдэрсэн бол анзаарж байгаа байх гэж бодож байна. Тийм үе байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм итгэгч нарт ч гэсэн бид энэ үг хамаатай гэж би бодож байгаа. Бид ариун нандин гайхалтай ойлгосон юм а заримдаа итгэлийнхаа ахын дүүс нартаа ярих үед тэд нар ус цацж байгаа юм шиг тийм үйлдэл хариу үйлдэл гаргадаг үе надад байсан. Тэгээд одоо юу гэдэг нь үл тоосон байдлаараа эсвэл бол тэрийг ингэж юусоо тэр хэлж байгаа тэр гайхалтай гоё юмыг шал утгагүй юм болгож байгаа байхгүй. Эсвэл би нэг маш гоё юм ярих үед шал өөр юмар надтай харилцдаг ч юм уу те. Тэнд ярьж байгаа үнцнийг харж чадахгүйгээсээ болж. Тэр үед би зүрх сэтгэлээ ингээ дараа нь гараа тэр уулзалтаас тэр оршихугаас гараад явах үед надад ямар мэдэн төрдөг байсан гэж яг энэ байхгүй. Тастчулсан мэт. Хэсэглэн тастчулсан мэдрэмж надад төрдөг байсан. Би үнэн ийм мэдэрсэн юм аа л ярьж байгаа шүү. Яагаад вэ гэхээр тэр хүнийг би итгэлийн минь ахын дүүс гайхалтай хувь тавилангаар холбогдсон нэг сүнстэй тэ юу нохоо гэж төсөөлөхгүй шүү дээ. Миний ахын дүүс гэж бодоод ингэж ярих үед өөдөөс урж тастаад хөл дороо гიშгэж байгаа байхгүй тэр нарийн нанд юм. Тэгэхээр би яг нэг талаараа би буруу ойлгуулсан байж магадгүй бодож шүү дээ. Гэхдээ за хүн байндаа арайч нэг тийм тэнгэр газар шиг юм яриаггүй шүү дээ. Тэгэхээр тэр үед ийм сэтгэхгүй одоо яг иймэрхүү үн цэнийг үл тооссон одоо энд яриад байгаа те бурхныг сүнслэг зүйлсийг огт тоодоггүй сүнслэг зүйлсийг бүр давхуурхан доромжлох хэмжээнд за арайч доромжлохгүй байх. Гэхдээ цаагаараа давхуурхаж байгаа нь мэдрэгддэг. Тэ тэгээд зүрх нь айл эзэн үргэлж хатуу хэвээрээ яваад байдаг тэгч нар. Эдгээр хүмүүсүүдийг ингэж иймэрхүү зүйлс ингэж хуваалцах үед ийм зүйл мэдрэгддэг. Тэгээд тэр үед одоо тэгэхээр яах юм гэдэг асуулт. Мэдээж түрүүний яриадсэн тэр яг жинхэнэ одоо тэр сайн мэдээний түрүүний ихний ярьсан тэр хэсгийн зүйлс явахдаггүй л да. Гэхдээ надад ямар гаргалгаа бодогддог вэ гэхээр би энийг судлахаас ч юм тэрийг хийгээ явдаг байсан л да. Тэр нь юу гэхээр зүгээр л нөгөө хүнээ ялгаж салгадаг би. За итгэлийн минь ах байж болно. За хинч үж болно. За үнэхээр бүр мундаг нэр цолтой хүн байж ч болно. Гэхдээ тэр хүн миний ойлгож ухаарад байгаа нариун сүнс бит хоёрын юм шүү дээ. Хувийн түрүүн би ярьсан. Хувийн нарийн нандд сүнслэг ухаарлууд чинь ариун юм ороод байгаа байхгүй. Тэгэхээр тэр хувийн нарийн нандд ухаарч ойлгосон юмыг ухаарах хэмжээний хүн биш бол цаг нь эсвэл болоогүй ч гэдэг юм уу. Гэхдээ энд нэг нэр юм байгаа шүү. Тэр хүнд хуваалцах үед би хуваалцж эхэлнэ. Тэр үед нөгөө хүн юусоо ойлгохгүй эсвэл хуваалцж яриад дуусах үед тэр хүн юусоо тоохгүй юу ч ойлгохгүй байвал би дараагийнхаа сувдаа хуваалцахгүй гэсэн үг байхгүй. Яг тийм төрлийн хэмжээний сувдаа хуваалцахгүй эсвэл нөгөө хүнээ одоо юу гэдэг төлөвшгийг нь эсвэл өөрөө над руу асуулт тавихыг нь хүлээдэг ч юм уу те. Гол миний хэлэх гээд байгаа санаа миний эргээд дасчуулах надад тийм аюул байгаад байгаа байхгүй итгэлийн амьдралд. Би хоёр дахь төрлийн юм ярьж байгаа шүү. Тэгэхээр тийм учраас би итгэгч ахын дүүс нартайгаа харилцахтай хүртэл за мэдээ шууд нохоохоо гэж ярихгүй ч гэсэн хамгийн гол нь тэдний зүрх сэтгэл хандлага нь өөр төвшнүүд байна. Зарим нарийн нандин юмсыг ойлгохгүй байна. Эсвэл шууд утгаар нь ойлгоод хэлэх гээд байгаа санааг нь юус ойлгохгүй шууд шүүгээд нөгөө өндөөч бүр гайвуулах аюултай. Эргээд надад ч гайвуулна. Тэгэхээр бид ерөнхийдөө ялгаж салах ухаан гэдэг зүйл асар их чухал гэдэг л ярих гээд байгаа юм шүү. Тий. За ерөнхийдөө ингээ өнөөдрийн маань хэсэг ганц ишлэл дээр ингээд маш чухал зүйл олж мэдсэн бас мэдрэгдсэн зүйл байсан учраас хуваалцлаа. Тийм. Тэгэхээр өнөөдрийн маань цаг ерөнхийдөө ингээд болж байгаа. Тэгэхээр юу ганц нэг ишлэлийг би харъя. Тэрнээс наан нь комент тэрнээс наан нь өчигдөр нэг ихч маань
итгэлийн маань гихч маань асуусан шүү дээ, тэ. За энэ өнөөдрийн сэдвийн талаар асуусан. Ариун эмийг ногтод бүү өгөх гэдэг зүйлсийн талаар ямар бодолтой байна гэж асуусан. Тэр талаар яг өнөөдөр байж таарад хуваалцлаа. Хоёрдугаарт эзний зоогтой холбож бас асуусан, тэ. Эзний зоогийг итгэгч биш хүмүүс өгөх боломжтой юу үгүй юу гэдэг дээр би энэ дээр айхтар юм хайж чадсангүй. Ягаад тэгэхээр энэ дээр цаг бага учраас, тэ, өдөр болгон хийж байгаа учраас. Гэхдээ бас ариун сүнстэй хүнийхээ хувьд итгэлийн амьдралаа тодорхой хугацаанд амьдрсан хүнийхээ хувьд бодож үзсэн л дээ. Тэр үед надад ямар бодол орж байгаа гэхээр эзний зоогийнх нь ишлэлийг та санаж байгаа шүү дээ, тий. За би бэлдсэн. Лук 22 дугаар 2 дээр байгаа. Энэ эзний зоог тэгээд Матай дээр байгаа, Марк дээр байгаа, ингээд ишлүүд дээр байгаа шүү. Гэхдээ энэ Лук дээр ингэж байна надад хараа. Зааж байгаарай. Би санаатай өмнөөс хойш 19-ийг бүгдээр уншия. Лук 22:19 дээр тэр далах авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж, за бодоорой, намайг дурсаж үүнийг үйлдэж айлдав. За дараага нь аяг аваад бас ингээд цусаар, энэ бол тогтоогдох, те, миний цусаар энэ аяг нь та нарын төлөөх миний цусаар тогтоогдох шин гэрээ юм аа. Тэгэхээр одоо хараа энэ Есүсийн цусаар тогтоогдох бидний төлөө урсах Есүсийн цусаар тогтоогдох шин гэрээ. Тэгээд энэ тардаа намайг дурсаж эдгээр үгүүдээс нэг зүйл цөөрэ сонсогдоод байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр эзний зоогийг жишээ нь одоо юу гэдэг ариун юм гэж ойлгоод, тэг, өнөөдрийн хүүхдээ ингэж дүүцүүлээд тэгээд ноход гахаа нарыг үл итгэгч гэж ойлгоод эзний зоогийг итгэгч биш хүмүүсүүд бити өгөө гэдэг хэрэгжүүлэлт гаргуул хам сэдвээс нь Библи судлалын зөв биш гаргалгаа болж таарж байгаа. Миний хувьд бол ер нь Библи хүмүүс ч гэсэн ингэж бодно гэж итгэж байна. Яагаад вэ гэхээр түрүүний өнөөдөр сайн ингээ баахан ярьсан юмд та анзаарсан бол үл итгэгчдийг нохоо гэж хэлээгүй байгааз ямар хүмүүсийг хэлсэн бэ гэхээр зүрх сэтгэл нь хатуу, Есүстэй ерөөсөө хамааралгүй, Есүсийг үзий яддаг бурхангүй үзэлтэй хүмүүс гэдэг юм уу, янз бүрийн тийм хүмүүсийг хэлж байгаа. Тэгэхээр тэгвэл үл итгэгчд нохоо биш юм бол эзний зоогийг итгэгч биш хүмүүст өгж болох юм уу гэд гаргалааж бодъё л да. Тэгэх юм бол өнөөдрийн нэг хэсгийг харах хэрэгтэй шүү дээ. Гол энэ үгэн дээр юу гэж юм жишээ. Би өөрийнхөө хувьд тайлбарлах гэж оролдож байгаа шүү. Жогон судлаад яавал бас өөр илүү гоё тайлбар гарч ирэх байх. Гэхдээ одоо хараа тэр далах авч талархал өргөөд тэдэнд гэдэг нь та өөр ингээд түрүүний ярьсан Матай, Марк дээр харах юм бол тэдэнд гэдэг нь дагалдагч нарт 12-тойгоо хамт байгаа. За тэгэхээр дагалдагч нартаа зориулж яасан үг энэ эзний зоогийн харилцаа шүү. Энэ дурсан санах үйлдэл. Тэгэнгүүтлээ та нарын төлөөх гэж байгаа юм. Тэгэхээр хэрүү за үйл итгэгч би зүгээр яг өөрийнхөө хувьд бодож шүү. Би хин нэгэн хүнийг би төлөөлөөгүй. Гэхдээ хэрүү тухайн үйл итгэгч хүн эзний зоогийг барих цагаас өмнө тухайн пастор ч юм уу удирдах байгаа хүн эзний зоогийн утга учирыг ойлгуулад, зорилгыг ойлгуулад, ямар хамааралтай, сайн мэдээдээ ямар хамааралтай гэдгийг наан нь тайлбарлах цаг гарлаа гэж бодъё л да. Гараад тэгээ үйл итгэгч хүн тухайн үед хүлээн зөвшөөрөөд эдгээр бүх ойлголтыг хүлээн зөвшөөрөх юм бол би эзний зоогийг үйл итгэгч хүмүүс нь авах боломжтой гэж би бодож байна. Гэхдээ хараа дунд нь нэг шат байгааз үйл итгэгч хүн итгэгч болчихж байгаа зү угаасаа. Харин үйл итгэгч биш хүн авлаа гэж бодоход яах вэ гэхээр ямар ч үр дүнгүй, ямар ч өөрчлөлт байхгүй миний бодлоор. Гайж болохгүй, буянч болохгүй, гоё сайхан юм болохгүй, зүгээр л талах, зүгээр л ундаа, дарс, өөр юм байхгүй. Би бол тэгж бодож байна. Ягаад гэвэл тэр далахыг хараа тэр хүний төлөө үйл итгэгч тэр хүний төлөө гэдгийг тэр хүний төлөө мэдсэн юм уу, ойлгосон юм уу, итгэсэн юм уу? Итгээгүй бол тэр далахыг эдсэн ч уусан ч зүгээр л асуудалгүй, ямар ч асуудалгүй юм болж байгаа. Гэхдээ эзний зоогийн гол зорилго бол зөвхөн итгэгч нарт ч дээ. Итгэгч нарт. Итгэгч биш хүн тийм тохиолдолд гарлаа гэж бодоход тэр хүн ямар нэгэн байдлаар хүний наагур цагаар явж байгаа идэж уулаа гэж бодоход ямар ч нөлөө байхгүй. Харин тэр сонголтоороо идлээ гэж бодоход ийм одоо юу гэдгийг итгээд идэж гинөө гэдгээс хамаарж байна. Тэгээ гол нь хардаа эн чинь зүгээр дурсан санах үйлдэл шүү дээ. Яг энийг идэж ууж байхдаа бид дотроо оюун бодолтой юу бодож байгаа тэнд ч л гол юм болж байгаа шүү дээ. Ходоод руу ороод энд нэг юм болно гэж бол итгэдэг хүмүүс байдаг бах. Би өвдөө бол энэ дэр нэг ач холбогдол өгдөггүй юм шиг боловч цаад би энийг ууж байхдаа тэр ууж байгаа мэдрэмж чинь хүртэл бидний дурсан санаж байгаа процесс нь чинь гоё хүч болж байгаа байхгүй юу? Яг тэр тухайн үед яг л тийм дарс уусан шүү дээ. Би дарсаа уулаа энэ Христийн цус Бурхан Есүс хоёрын байгуулсан гэрээ би энэ үедээ нэг хүслийг бодно, сайн мэдээний үндсэн зүйлсийг бодно, Христийн хайрыг бодно, далахыг идэж байхдаа би
тахилын тогтолцоог бодно те. Би ингэ өгөх ёстой боловч Христ миний өмнөөс өгсөн. Тэгээд Христийн энэ далах бол Христийн бие гэж хэлсэн. Тэгээд Христ ч өөрөө үг штэ. Би энийг идэхдээ Христийн хэлсэн үгүүдийг би дотроо идэж гин гэж бодно. Бит хоёр нэг болж гин гэж бодно. Эдгэр ойлголтууд байхгүй идэх юм бол ийм дурсан санах ойлголт байхгүй бол зүгээр л талах байхгүй. За нэг иймэрхүү зүйл бодогдлоо. За тэгээд ганц нэг ишлэл коммент санаа оноо бичсэн хүн байна уу юу те байхгүй бол тэгээд залбираад өндөрлөе. Есүстэй хамт цовдлуулж байхдаа аврагдсан хэрэгтэн сайн хөрс байж гинэ. Эрдэнэ чимиг даа гэдэг хүн. Есүстэй хамт цовдлуулж байхдаа аврагдсан тэр гэмт хэрэгтэн сайн хөрс байж яг үнэ. Үнэхээр тийм байгааз гэмтэн насаараа гим нүгэл үйлцсэн хүн штэ. Тэгээд яалаа? Нэрээ тийм биш те. Гоё бодсон биш. Есүс яалаа хамгийн төгсгөлийн үедээ хүртэл Есүс тэр уг нь бол яг жинхэнэ нохоо штэ баг л те. Гахаа мэт цовдлууд тэр модон дээр өлгөгдсөн болгон хараагдсан гэдэг хуучин гэрээний үг байгаа штэ. Тэгэхээр хараагдсан боловч тухайн хүн өөрөө өсгөлэн тэ цангасан аврал хэрэгтэй гэдгийг ойлгоод юу шилдэг вүлээ? Есүсээ тэ амьсгаа өчигдөр бид нар үзсэн бол Есүс кинон дэр мөнхөн улстай очихдоо та намайг бодоорой гэж байгаа чинь намайг бодооч би бузар муу гэмтэн гэдгийг ойлгож өвчтэй гэдгийг улааж байгаа үстэй. Нөгөө сүнсэндээ ядуу гэдгийг ухаарч байгаа. Тэр үед Есүс тэр хүнийг хараад энэ бол яг жинхэнэ эмчилгээ хэрэгтэй өвчтөн байна гэдгийг мэдээд Есүс хэлдэг шүү дээ. Өнөөдөр чи надтай хамт Деваажинд байх болно гэж хэлдэг. Тэгэхээр Деваажин өнөөдөр гэдэг утга дээр та цааш нь судалж болно. За тэгээд Эрдэнэ чимэг даа гэдэг хүмүүс дахиад нэг юм бичсэн байна. Тийм байдал байгаад байгаа шүү дээ. Би өөрөө бусдын тэр нарийн нандинг тоохгүй байдаг тохиолдол байх шиг. Харин тийм шүү манайхаа. Юу? Тийм хүмүүс байгаа шүү. Хэрвээ итгэлийн ахын дүүс нар маань ээрж муураад чамаагүй ингээд нүүр нь улаагаад чамаагүй үг яриагаа ингээд тавтан ингээд сунжруулад ямар нэгэн байдлаар танд ингээд нэг юм ярих гээд байвал сонсч өгөөрэй. Ойлгох чадвар маш чухал шүү. Та эргээ танд дасгалжуулалт ч болно нэгдүгээр, хоёрдугаар нөгөө хүндээ та сайн үрийг барьж байгуулах тэр үйлчлэлийг хийж өгч чинь давхар та хоёрын харилцаа гоё болно. Нөгөө хүнийг ч гэсэн бид түлхэж өгөөд хөв тавилан руу түлхэж өгч чинь. Тэгээд бас давхар тэр хүний ойлгосон зүйлсийг бид нар яг ингээд сонсоод яг зөв ойлгож өгөөд дээр ч гэсэн бид наанта цаанта зөвлөх бидний үүрэг байгаа шүү дээ. Бид нар зарим ачааг бие биендийнхээ ачааг бид үүрлцэх ёстой. Тэгэхээр асар олон чухал зүйл байхад бид зүгээр л ингээл ус цацаал явуулчвал түрүүний яриад байгаа баг би өөрөө нохохаа болж хувирвал яана. Тийм хам сэдвүүд ярьж байгаа шүү. Тэр одоо тухайн харилцааны төвшөнд л одоо би түрүүний миний ярих гэдсэн зүйл тийм байгаа шүү. Хин нэгнийхээ ойлгож ухаарсан. За ер нь та ойлгосон байх те. За тэгэхээр өнөөдрийн цаг ингээ өндөрлж байна. Маргааш уулзтлаа баяртай. За тэгээд төгсгөлд нь ганц юм хэлье. Пост болгоныхаа тайлбар дээр нь байгаа анхааруулгыг би дахиад ямар ч байсан уншия. За хэрв миний одоо энэ ярьж байгаа ойлгож ухаарсан зүйлээ хуваалцж байгаа энэ зүйл дотор ойлгохгүй санал зөрж байгаа магадгүй гэж юу н буруу илэрхийлэлтэн зүйлсүүд байх магадлал өндөр шүү. Суралцж яваа учраас гэх мэтчлэн ингээд олон зүйлс танд нийцэхгүй байвал сонсохгүй байх сонголт бол бүрэн байгаа шүү. Асар олон гоё ивэл өрөөлтэй гоё их усрүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр л нэг хувийнхаа зүгээс нэг ийм цаг надад бас хэрэгтэй учраас гаргаж байгаамаа. Хэрэгтэй хүнд нь хэрэг болно гэж. Хэрэгтэй хүн юусаа гарч ирэхгүй бол ядч л надад хэрэгтэй байгаамаа. За тийм энэ цаг нь хувь нэг итгэж хүнийл чимээгүүд цаг судлал учраас авах гэхийн ухаанаар хандаасаа гэж хүсэж байна. За шалаа. Маргааш уулзтлаа. Эзний ивэл өрөөлтөөр дүүрэн байгуултгай.